What's up guys. Тэгээд Kairos-ийн маань Kairos podcast-ийн эхний тест 0 дугаар эхэлж байна. Энэхүү дугаар дээр ер нь бол хэдүүлээ хөгжим болон entertainment-аар суурлаад тэгээд тэрнээсээ яаж сэдв хазаах нөгөө ер нь аль сэдв рүү хазаах магадлалтай улс төр урлаг соёл юу ч гэдэг ер нь харилцаач гэдэг юм. Ер нь ямар ч аль сэдв рүү одоо дайлах магадлалтай. Тэгээд ерөнхийдөө факт болон өөрсдийн санал бодлоо хуваалцах болно. Тэгээд подкастын маань үргэлжлүүлэх хамт явах юм маань Билли байгаа. Тэгээд Билли өөрийгөө танилцуулна уу? За, намайг Бэлгүн гэдэг. Энд Билли гэж дуудсараа хүмүүс Билли гэдэг болсон. Одоо Америк дээр 5 жил болж байна. Тэгээд энд их сургуулаа төгссөн, мастер хамгаалсан. Одоо энд ажиллаад амьдарч байна да. Яг хөгжмөний талаар их юм бол зүгээр яг өөр интернетээр судалдаг. Тэрнээс яг тийм өөрөө тийм амар хөгжимчин entertainment хүн бол биш. Гэхдээ яг зүгээр өөрөө та нарын адилтай сонсдог. Ер нь бол бит хоёр яг энийг сонсож байгаа хүмүүстэй ер нь их дийлэнхтэй адилхан яг сонсогч талаасаа өөртөө санал бодлыг хуваалцах байгаа болохоос шинэ ямар нэг экспертүүд болон тийм мэрэгжлийн хүмүүс биш зүгээр л мэдсэн фактуудаа эсвэл өөрсдөд нь төрсэн мэдрэмжүүдэл та нартай хуваалцахаар шийдсэн байгаа. Тэгээд подкаст хийж байгаа шалтгаан маань гэх юм бол би одоо реакшн ч юм уу альбом ревю хийхэд минутанд баригддаг тэгээ видеотой байдаг. Тэгээд тодорхой хэмжээний контент болохоор тэр яриа маань ингээд хязгаарлалтай явдаг. Тэгээд тэрийг жоохон эвдэх маягтай подкастн дээр илүү дэлгэрэнгүй сан сэтгэлүүдэд хаваалцахын тулд подкастыг эхлүүлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ подкастын маань сонсдог хүмүүс ерөнхийдөө миний одоо юу гэх юм бит хоёрын мэдээлэл болон юу санал бодыг илүү дэлгэрэнгүй авах боломжтой. Тэгээд бас яриа маань ч гэсэн задгаа илүү сонсогчтойгоо илүү ойрхон байх болов уу гэж найдаж байна. За тэгэхээр YouTube бол entertainment шүү дээ тийм үү? Чи бол яг YouTube-ийг эхэлсэн те. Одоо хэдэн мянган subscribe-тай болцсон. Яг юу наах ингээд чамайг YouTube хийхэд trigger анх хүрээв? YouTube дээр бол анхандаа эхлэхдээ юу байсан би чинь? Одгүйтэй эхэлжсэн шүү дээ. Яг Kairos гэсэн сувгийг 2018 онд нэгээд 18 оны 12 сард нэгэнгүүтээ ерөнхийдөө education сонирхолтой баримтаач гэдэг юм уу тиймэрхүү юм дээр суурилж юмнуудыг хийх гэжсэн. Тэгээд нэг ч бичлэг хийхгүйгээр нэг жил суугаа хадгалаад тэгээд ерөнхийдөө ингээд жоохон дунд нь залгартаад ингээд ерөнхийдөө жоохон failed яваадсэн. Fine wine шиг тэгээд сайн хадгалсан юм шүү дээ. Тийм нэлийн хадгалж жоохон дарж агаад тэгээд яг ямар ч байсан би YouTube дээр ямар нэг юм хийх ёстой гэж өөртөө яг боддог байсан. Тэгээ ер нь бол юу гэх одоо entertainment-д илүү дуртай ямар нэгэн байдлаар сайт хаслч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар миний амьдрал entertainment-тай холбоотой байх учраас өөртөө ажлын байр үүсгэх ч юм уу өөрийгөө эхлээд нээхэд бол YouTube хамгийн чөлөөт юм платформ учраас платформ YouTube-ийг сонгосон. Тэгэнгүүтээ яг 19 он гараад 20 он гэхэд яг хүн болгоно нэг юм өөртөө зорилго тавиал инээ тэр алан тална гэдчихсэн шүү дээ. Тэгээд яг би бас яг за ямар ч байсан 20 он гараад YouTube эхлүүлэх хэрэгтэй байна. Яаж эхлүүлэх вэ гэхлээр би одоо тэгэхэд бол реакшн хийдэг хүмүүс аягүй их байсан. Одоо ч гэсэн их байгаа л да. Тэгээд яг яаж эхлэхээ мэдэхгүй байжгаад бас миний нөгөө талын дуртай зүйл бол пүүзэнд илүү дуртай байсан. Тэгэнгүүтээ за ер нь энэ пүүзээ контент болох хэрэгтэй байна. Тэгээ ганц хоёр пүүзний контент хийдэг хүмүүс байсан. Тэд нар ерөнхийдөө нэлээд итгэхгүй болцсон. Тэгээд за би энэ пүүзийг илүү sneaker culture-ыг бас эхлээд бас ингэж хүмүүс жоохон таниулах гэж чи culture таниулна ч гэжтэй зүгээр ингээд санал бодлоо өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлээ гэдэг үднээсээ пүүзээр эхлээд тэгээ коронавирус гэж гарангуудаа зогсчихж байгаа байхгүй хамаг дэлгүүрүүд хаагдаад миний одоо контентын маань гол пүүз маань ингээд эргэлтгүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүд тэгээд сонголтгоо хөгжим рүүгээ ороод тэгээд яг реакшнаас эхлээд тэгээд альбом ревю гэж явсан л та. Ер нь бол жоохноос хөгжим байл айх сонирхдаг үстэй. Тий. Одоо хөгжмийн чинь би манай ах их хоёр хоёулаа юу байхгүй юм. 7 насны зөрүүтэй надаас дээшээгээ. Тэгэхээр чин тэд нар яг өсвөр насндаа I Stop, Lumino, Даймбан их сонсож байгаа шүү дээ. Тэнгүүд би хөгжмийг сонсохдоо нөгөө фильтргүй сонсож байгаа шүү дээ. Ах их нар юу сонсохын л сонсож байгаа. Тийм учраас ерөнхийдөө ах эгч нар том байсан учраас айгүй багада хөгжмийг яг мэдэхгүй хэрнээ айгүй их тэр дээр үе хамтлагуудыг сонсч байсан байгаа байхгүй. Яг одоо анзаархаар. Тэгээ яг юу өөрөө фильтр дээр за энэ нь гоё юм байна, энэ тийм байна гэсэн бол ерөнхийдөө 2004 5 оноос яг хараад тэгээд яг 6 оноос яг Gangsta Service, Click Boom гэсэн Монгол дуунууд айгүй их гарч ирээл. Тэгэл ер нь яг эхэлсэн л тээ.
За миний бас миний хувьд бас нэг юу байсан. Ихний юу байсан. Tower Myth цомгийг одоо өөрөө мөнгө цуглуулж аваад авчихсан хамтхан интернет цог гэвэл Tower Myth баг. Миний хувьд би 13 дугаар хороолцсон. Тэгээ манай яг хажуу талын байрны ах нар амар хипхоп ах нар байдаг гэсэн. Бүгд нэг Ice Stopping хин батга матга Blue 13 гэдэг. Тэд нэр ингэж ирж мэрж hang out хийдэг амар cool ах нар байсан байхгүй. Тэгээ яг аав ээж нь яатсан ч юм мэдэхгүй ер нь бөөнөрөө нэг апартмент ингээл найзуудаар амьдардаг байсан. Тэр ах нар ер нь бол амар тийм хипхоп гадаад Supreme NTM те. Bone Thugs and Harmony гэдэг тийм гадаад хамтлагууд амар сонсдог байсан. Тэгэл тэрнээс яг бидний доотлын үеийнх нь бид нэр байсан. Тэгээ тэдний амар сонирхож харж өссөн. Тийм. Cool санагдсан те тэр нь жоохносоо. Тэгээ би бол нэг тийм пүүз мүү сонирхдаггүй яг ах нар амар тийм пүүз мүү. Тэр мөр нэл тийм шүү дээ. Гоор яг сонирхтой хөгжмөн л амар сонирхтой санагддаг. Тэгээ хөгжмөн дээр бол нэлээд одоо ингээд боловсрсан ингээд нэг юм хүмүүжлийн нэг юм процесс гэж байгаа шүү дээ хүний. Тэгмээ хөгжим болон кино ер нь яг айгүй надад нөлөөлсөн юм шиг санагддаг байхгүй. Тэгээд юу гэдэг чи одоо ялангуяа одоо Rocket Bay-ийн дуунууд ч гэдэг юм иймэрхүү сэтгэл зүрэг хийсэн иймэрхүү дуунууд яг хүмүүсийн яг энэ юу руу боловсрал болон энэ майндсет рүү нэлээд нөлөөлдөг. Учираас ер нь бол хөгжим нэлээд хайртай. Тийм. За тэгэхээр сэтгэл зүй гэж юм те. Би одоо сүүлийн үед нь NF гэдэг энэ дуучныг амар сонирхоод байгаа байхгүй. NF. Энэ одоо энэ rapper юу гэхээр Америк зүгээр ингийн айл төссөн. Тэгтээ гал асуудал нь юу юм гэхээр жоохносоо ээж нь нэг өвдөө болцсон. Өвдөө гэдэг нь overdose болоод prescription drug ингээд амиа алдсан байхгүй. Тэрнээс хойш янз янзын айл дамжаач ч юм ингээ амар болон тийм abuse төссөн жоохносоо. Тэгээ тэрнээсээ болоод ийм mental өвчнөд болцоо сэтгцэн одоо багасаа гэсэн үг шүү дээ. Багасаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүүхд яг тэр ингээд процессо жоохносоо ингээд дуулж rap хийж ингэж Eminem амар тийм inscribe хийсэн inspire хийсэн тэр үнийг. Тэгээд ингэж дуусаар байгаа одоо яг ингээд дуунууд нь болохоор яг тийм жоохон тийм dark place тиймэрхүү юмд байсан хүмүүст амар тийм нөлөөлдөг тийм дуунууд бүтээдэг хүн байхгүй. Би бас өөрөө яг нэг тиймэрхүү юмдаа жоохон холбогддог болохоор яг тиймэрхүү яг надаа яг ингээд зүрхэн тусдаг гэх юм уу. Тэгээ ойрхон санагддаг юм шиг шууд ингээд нөлөөлөлт нь хамгийн амар тийм сүүлийн үед надаа яг сонсож байгаа дуучдад нэг болцоод байгаа. NF-ийг болохоор би чинь нэг нэгдүгээр курстэй байна одоо YouTube хийсэж хаад сонсож ирсэн. Тийм би бас сүүлд л мэдсэн л дээ NF-ийг яа. Тэр үед бол мэдсэн. Тэгтээ би чинь тэнд яг ойлгохгүй байхгүй юу. За окей энд ойлгохгүй байгаа. За окей энд нэг юм хоёр дахь Eminem гараад ирлээ. Үнэхээр сайн өгүүлдэм байна нэ тэргээд яг үг нь бол lyric нь яг юу гэдэг байгаа юм. Тийм яг тэнд нь ойлгохгүй байхгүй. Тэгээ явж ирсэнаа NF-ийг сонссны дараа би MGK-ийг сонссон байхгүй. Тэгээд MGK чи илүү entertainment илүү юм boostтэй юм шүү дээ. Swagтай. Тийм илүү swagтай. Тэгээд одоо шивээс мэрч гэдэг юм юм нэлээ swagтай учраас MGK NF-ийг тэр зүгээр шүү мартангууд MGK-ийг амар их сонссон байхгүй. Тэгээд NF миний хувьд бол нэг юм үсрээл би нэг 2-7 хоног л яг идэвхтэй нэг дуунуудын хальт сонсч байсан баг. Тэгэл мартагдсан. Бэдэ. NF. Яг би болохоор бас үгийн сайн нөө яг юу гэдэг байгааг тоож сонсохгүйгээр зүгээр хальт уугийн сонсож байгаа. Тэгээд сүүлдээ яг Америк 5 жил болчлоо те. Ингээд хүн удах тусмаа ингээд хүнээс юу ярьж байгааг ингээд арай зөөлөн болж эхэлт юм ба шүү дээ. Тэгээд ах тусмаа ингээд дуугийн сонсохоор яг те хүн дуулаад хүн зориулж дуулаад байгаа юм те. Яг үнэхээр чиний яг юу болоод байгааг ойлгоод байгаа тийм дуу юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн л дээ. Тэгээд энэ NF-ийн дуунуудыг нь бас үзэгчдэдээ сонирхуулахад бас сэтгэл зүйчнэр юм хүмүүст одоо кастомертаа ингэж зөвлөгөө олгож өгдөг. Одоо PTSD гэдэг нэг өвчин байгаа шүү дээ. Post traumatic disorder, stressful disorder гэдэг. Энэ юу гэхээр янз янзын амьдралд нэг тийм том нэг траума болсон ч юм уу те. Тэрнээс ингээд зовсон хүмүүс яг энийг яаж гарах вэ гэхээр хүнтэй ярилцах юм уу нэг тиймээр гаргадаг байгаа байхгүй. Тийм гадагшлуулах тийм гадагшлуулах одоо тийм найз байдгүй ч юм уу те. Тиймэрхүү хүмүүст болохоор энэ терапевтд юу зөвлөд байна гэхээр NF-ийн дууг сонсоод үзээ те. Энэ дуугийн сонсоод үз. Тэгэхээр яг би recommend хийж байгаа яг дуунууд нь юу вэ гэхээр NF-ийн Change гэдэг дуу байна. If You Want Love гэдэг дуу байна. Тэгээд чөөр ямар дуугаад байгаа лээ.
Remember This гэдэг байна. Ерөнхийдөө энэ чинь цом гаргалуу яалаа. 4-5 сонголттой тий. 15 оноос хойш ерөнхийдөө амар тийм идэх байгаа тий. Түрүү жил The Search гэдэг цомог гарсан. Тэр чинь бас нэлээд удаан тэргүүлсэн баг шүү. Тийм үү. Тэгээд яг энэ талыг барьсан Монгол артист гэх юм бол юу байгаа? The Rocket Bay юм уу тий? Rocket Bay ороод байгаа. Тэгээд дараагийнх нь гэх юм бол би Mebrantic гэж бодож исэн. Уул нэлийн төстэй. Одоо хөвлий гэсэн дуу байна тий. Тэр нэг одоо яг абортын талаар дуулж байгаа. Тэгэнгүүтээ тэр 6 дахь мэдрэхүү гэдэг дуу байдаг. Гэх мэтчлэн lyrical нэлээд сайтай. Тэгээд тэр байдлаасаа болоод гэх юм уу одоо Mebrant Rocket Bay хоёр илүү энэ тал дээр илүү давгүй юм шиг. Надад ч Mebrant бол амар гоё амар таалагддаг шүү дээ. Яг Rocket Bay бол мэдээж тухайн үед амар гоё таалагдсан. Одоо тэгтээ бас үйл үед нэг юм хийхгүй шүү дээ. Тэгээ тоглоом гэл үгүй яваад тах шиг. Тэгтээ цаа чинь бол бүх юм хийж байгаа юм шүү дээ тий. Бүгдийг өөрөө хийдэг ялцчих. Готуудын нэг болчиход шүү дээ Монголд байгаа. За ерөнхийдөө бол юм сэтгэл зүй real music гэдэг байгаа байхгүй NF өөрийгөө real дээр real юм дуулж байна тий. Цаашаа яг уу арай нэг тийм swag одоо trap hip hop руугаа бол надад таалагдж байгаа сүүлийн үед бол YBN Corday гэдэг нэг дуучин байгаа шүү дээ. Тэрийг бас сонсоогүй шүү. Тэр бол өнгөрсөн жил Lost гэдэг нэг альбом гаргасан. Тэр нь бол ерөнхийдөө төмөржлийн хитүүдийн нэг байсан. Би бол өөрөө нэлээд favorite дуртай болчиход байгаа. Тэгээд ерөнхийдөө хараад хахад энэ юуны trap гэд байгаа маань Америкт арай өөр яваад Монголд арай өөр яваад байгаа юм санагдаад байгаа. За Монгол яаж яваад байна? Монголд болохоор илүү ингээд одоо тэр бангер ингээд илүү swag илүү юм flex талтай яваад байдаг. Тэнгүүд одоо би ингээд харангууд яг хуу Америкийн trap эхлэхдээ ч гэсэн flex ингээд явж ирсэн л да тий. Тэгээ одоо ингээд харангууд Америкийн trap ингээд илүү годомж руугаа ороод байгаа юм шиг. Илүү real годомж руугаа ороод би ингээд одоо яг drug deal-ийг ингэж хийдэг ингэж яг тэр Uber-ийн жолооч байж байгаад ингэсэн ч гэдэм үү яг ийм ингээд ийм илүү годомж руугаа real руугаа ороод байдаг. Монголд болохоор юу ч хийгээгүй байжээж шууд Stoner Forest of Fofo гэдэг байгаа нэг юм. Ер нь team амар харагддаг. Тэр нь тэгээд ингээд яг юу гэдгийг ойлгоогүй хэрнээ нөгөө копидж байгаа шалтгаалж байгаа болов уу гэж бодоод байгаа юм. Тийм ба тий. Тэгээд ерөнхийдөө бол одоо Монголд бол яг trap-аар нэлээд сайн явж байгаа юм бол Дондёр Лилтөгийн Гинжин гэсэн ихний одоо топ артистууд гэх юм бол энэ гурыг бол нэрлэмээр байна. Миний хувьд бол тэгээд яг бэлдсэн нөгөө юуг болохоор бас юуг явж яж магадгүй шүү манайхаа. Яг одоогийнхоо сэтгэлээр явж байгаа шүү тий. Тэгээд жоохон яаж магадгүй. Яг одоохондоо ихний дүү туршилт хийж үзэж гин ихний юу те үзэж байна. Одоо хэлээ. Тэгээ ойрд юу сонсов? Яг шинээр юу сонсов? Ер нь яг юугээр jam хийгээ явж байна? Ямар хөгжим jam хийж байна? Ер нь би миний jam бол NF-тэй ер нь бол NF яа. Тэгээд яг Travis Scott байна. Lil Wayne амирыг сонсдог байсан. Одоо сүүлийн үед нэг тийм хийх сонсохгүй байна. Гэтэ яг Travis Scott сүүлийн үед бас амар их юм хийж штэ. Тэгээ Travis Scott ялчгүй GOAT одоо болох гээд байна штэ. Гэтэ одоо ингээд сүүлийн тэр entertainment section дээр одоо Fortnite-ыг яаж холбоод байгаа юм бэ те? Тий, тэр юу болоод байгаа юм бэ те? Тэр бол бас сүүлийн үед тийм гоё entertainment хамгийн гоё хийж байгаа. Poots-тай бас амар холбогдсож байгаа. Тийм үү. Тэгээ Travis Scott ч одоо Jordan Nike-тэй нийлээд бараг 6-7 коллаб хийсэн. Тэгээ бүгдээрээ ер нь бол гараал 10 өсдөг. За Travis Scott-ийн Jordan-ыг $200 гарлаа гэж бодвол релиз хийдэл. Одоо Jordan дээр Travis Scott-ийн нэр байгаа. Тийм тусдаа загвар юм. Тийм тусдаа загвар гэсэн үг байхгүй. Одоо Nike-ийг нь буруу тийш харуулаад тавьчихж байгаа байхгүй Jordan-ыг дээр Travis Scott. Тэнгүүдээ тэр чи одоо юу гэдэг одоо энгийнээр ярихад ямар нэгэн бүзэн релиз хийхдээ нэг юм $200 $250 релиз хийчихэж байгаа байхгүй. Тэгээ ойролцоогоор нэг 30,000 40,000 зарагдаад дуусна те тэр чи тэр өдрөө дуусчихж байгаа юм. Тэгэнгүүт маргааш насны стокууд вебсайтууд дээр хэд үрж ийнэ гэхээр 4,000 5,000 одоо 10,000 хүрсэн ч пүүзнүүд байна. Тэгэхээр Travis бол яг энэ entertainment энэ бүх зүйл рүү ингэ нэвчиж орж байна. Одоо тэгээ сая ч гэсэн Netflix дээр ингээд өөрийн киногоо миний бодлоор яг Travis Scott-ийн одоо яг ингээд
хамтарч ажиллаад байгаа. Тэр чинь бүгд нэг компанид гэрээ хийчихэж байгаа шүү Тийм. дээ. Яг entertainment тавьчихсан гэдэг. Тэр компани амар сайн ажиллаж Level нь аягүй Тэгээд дээрээс нь тэрний цаана ажиллаж байгаа одоо энэ beatmaker байгаа шүү дээ. Продюсерүүд нь тэдний одоо яг инфлюенсыг ярихгүй бол бас болохгүй болсон байна л да. Одоо энэ trap business те. Яа. Тэгэхээр одоо хин блэ тийм Take Heat гинэ. Энэ нөхөр болохоор Travis Scott, Drake, Eminem энтрийн бүх бит яг гой Sicko мод энтргээ дууд шүү дээ. Тэдний битийг хийсэн залуу юм байна л да. 96 оны нэг тийм залуу байсан. Энэ бол бас амар хийдэг залуу байлээ. Тэгээ одоо Mustard гэдэг лөө те. Тэгэнгүүтээ Metro Boomin гэдрээр л одоо ерөнхийдөө beatmaker-үүд төсөлж ирсэн чинь одоо бол ингээд айгу beatmaker-үүдийн нас нь амар залуужж байна. Тэгээд яг данган гадаач эхэлдэг Монгол beatmaker амар сайн байна. Би бол яг үндэ тэрийг сайн мэдэхгүй байна. Одоо Claytonks гэсэн Яша бүлгийн beatmaker байгаа. Тэр Яша бүлэг гэдэг нь юу вэ? Яша бүлэг гэдэг нь одоо мотор гэж байдаг шүү дээ 168. За. Тэрний бас нэг юм хажуугийн бүлэг гэх юм уу? Ер нь би даасан бүлэг л дээ. Гэхдээ 202 гээд артист Яша бүлгээ одоо лид хийгээ явдаг. Тэр дор нь бол дандаа хамгийн гоё нь дандаа залуу хүмүүс Z generation Z юм байна. Одоо XZ одоо юу вэ? Тэд нар заяа. Тэгэнгүүтээ бүгдээр айгүй авьяаслаг. Тэгээд тэр дундаас бол надаа яг ингээд онцгорч харагдаж байгаа нь хийж байгаа юмараа харагдаж байгаа нь тэр Claytonks-ийн битнүүд байгаа байхгүй. Сүүлд гарсан гинжин юу хоёрын Descent 224 доллар дуу сонссон шүү дээ. Тэдний битийг хийчихэж байгаа байхгүй юу. Тэгээд Vandag-ийн Monster-д орсон 2 бит байсан. Хоёулыг нь хийчихэж байгаа. Ер нь нэлээд хэдэн битнүүд нь айгүй тийм юу болсон. Хит дуунууд болчихж байгаа. Тэгээд өөр нэмэгдэх юм гэх юм бол сая сүүлд хөнгөн гэдэг дуу 202 168-ын дуу сонссноо. Тэрэн дээр Butterfly гэсэн Cozy гэсэн хоёр артист байгаа. Битэн дээр нэцэлсэн хөгжмөн ерөнхийдөө жоохон техно талтай илүү өөр хөгжим. Бас шинэ хоёр артист юм шүү дээ. Cozy Butterfly song producer гэж юм. Тийм ерөнхийдөө продюсерууд л гэж явна. Гэж л явна шүү дээ. Тэгээд ялангуяа Claytonks бол ерөнхийдөө яг ингээ бөмбөрийг яг энэ хипхоп рэп бөмбөрийг бол яг гой өрөөд байгаа байхгүй миний сонсож байгаагаар. Ингээд Butterfly Cozy хоёр нь болохоор ийм сонирхолтой дууралтууд те. Одоо Infected Mushroom гэдэг дууралтууд юм шүү дээ. Тийм Infected Mushroom сонсохоор нэг ийм эвгүй дууралтууд орж ирдэг шүү дээ. Тэдний хөгжмөнтэй холно. Тэгээд тэр хөгжим одоо тэр этгээд 168 шиг ийм артистуудтай нийлэхээр аюу гоё ийм цогц бүтээл болж гараад байгаа. Жохон psychedelic талтай гэж ойлгож байна тийм. Тийм. Ерөнхийдөө тийм ийм сонирхолтой дууралтууд ашиглаж байгаа аюу гоё. Тэгээд Monster-аас гэх юм бол Mag God-ыг нэрлэмээр байна. Mag God гэдэг одоо Wandebog-ын дуунуудын битнүүдийг хийж байгаа. Хидтэй залуучууд байгаа. Mag God бол миний мэдхэрч явах та миний зүгээр бодож байгаагаар манустай үе баг. Claytonks бол доошоо. Cozy Butterfly нь бол мэдгүй. Cozy гэсэн артист нь болохоор тэр продюсер нь болохоор бас нэлээд доошоо. Тэгэхээр ерөнхийдөө энэ хөгжмийн тал руу амар залуучж байгаа. Ялангуяа Монголд. Тэгэхээр яг залуудж байгаагаас гадна зүгээр яг интернет судлаад байна л та тэр хүүхдүүд нь те интернетийг зөв ашиглаж чадаад байгаа байхгүй юу? Яг манай одоо миний үеийнхэн гэх юм ааши. Яг интернетийг зөв ашигладаггүй бас те. Зарим өмнө зөв ашигладаг гэж магадгүй. Зарим өмнө бол зүгээр яг Facebook дээр хэрүүл хийх гэж л ашигладаг шүү дээ. Тийм үү? Яг те. Тэг зүгээр л нэг хоёр аппликейшн донд иргэдэг ч юм уу те. Ер нь тэрийг бас яг ярих хэрэгтэй зүйлүүдийн нэг л байх л та. Интернетийн зөв ашиглаа те. Тэгээд яг хөө тэр хүмүүс бас нэг акт буруу гэж болохгүй л та. Интернет нь тухайн үед нь яг хэрэглэх тэр апдейттэй үед нь интернет нь зөвхөн чатлалтай хөгжөөгүй байсан ч Монголиэцэг дээ гэдэг чатлалаа шүү дээ. Тэгэхээр чин бас шууд тэгж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө бас н чин ингээд юу болоод байна анзаарах хэрэгтэй л дээ. За одоо хипхопоос гадна энэ одоо энэ Billie Eilish гэдэг нэг юм байна шүү дээ мó. Тий. Би ингээд судлаадсэн чинь Billie Eilish, Kanye West, Pharrell Williams эдгээр чинь нэг өвчтэй юм байна. Өвчтэй ч яг энэ нэг тийм нэг mental condition байт юм байна. За. Энэ юу гэхээр synesthesia гэдэг нэг юм байгаа байхгүй. За. Энэ нь юу вэ гэхээр дууг өнгө болгож хардаг. Өнгийг дуу болгож сонсдог. Одоо энэ ингэж хөгжсөн. Хүний чих нүд нь ингэж хөгжсөн. Тим хүмүүсийн одоо ийм condition байт юм байна. Тэгээ энийг нь яг ингээд
Synesthesia гэдэг яг юу ингээд ороод үзсэн чинь энэ бол mental illness тийм өвчин бол биш. Энэ бол харин баг төрмөл зүйл үү? Төрмөл гэд биш. Яг хүүхэд нэг за нэг яг 3 4 наснда ч юм уу те ингээд бүх юм амар тийм сэргий байд юм байна л да. Тэр үед нь ингээд хөгжим юм уу тийм юмтэй ойрхон гэр бүлүүдтэй хүүхдүүд ерөнхийдөө тиймтэй ингээд холбогдоод илүү одоо ингэ 5 мэдрхүүгээс илүү ингэ нэг тэрийг холбож болдог нэг тийм өвчин ч гэж хайшин тийм мэдрэмж нэг кондишн байдаг байгаа тий. Одоо юу вэ гэхээр бид нэр сонсон харна те үнэрлэн эдгээр чинь бол зүгээр бидний ингэ орчинтойгоо дасаад ингээд яатсан танилцж байгаа нэг хэлбэр штэ те ингээ өссөн ийм олон жилийн эволюц штэ те. Энэ нь болохоор магадгүй дараачийн generation юм уу те жоохноос ингээ хөгжмөнтэй холбогддог дараачийн next generation юм байж магадгүй байдаг. Тийм. Энэ одоо хөгжимч гэлтгүү одоо магадгүй спорттой холбоотой ийм үеийн хүн байвал бас ингээ бинж гсэн гэж дагаж ийм магадгүй тийм. Тэгэхээр Billie Eilish бас гэр бүл нь өөрөө айгүй хөгжмөлөг гэр бүл юм байна. Ах нь хүртлээ бидний тийм. Тэгэхээр бас энэ хүн ингэж шууд багасаа ингэж шууд ингэж одлох нь бас of course л байна л да тийм. Ер нь бол мэдээж одоо нэг манай анги мангид ингээд сууж хаад нэг математиктай нэг амар хөгдөд идэг гэсэн шүү дээ. Юу юм гээд ээж нь математикийн багш ч юм уу, ээж нь багш ч юм, аав нь багш ч юм. Арай нэг илүү арай нэг юу дээр advantageтэй тийм. Тэгээд тийм ийм сони юм байд юм байна. Дууг одоо өнгө болгож хардаг. Тэгээд бас тэр нь зөвхөн өнгө биш. Дууг зүгээр ийм дүрс болгож хардаг ч юм уу те. Shape болгож хардаг. Тийм хүмүүс зөндөө байд юм билээ. Тэгээд дэлхийд ингээд хараад чинь 2000 тийм байдаг ч 2000. Гэтэ яагаад Америкт амар их хөвнө байгаа даа те. Энэ entertainment амар хөгжөөд байна л. Тий, тэрнээс гадна freedom гэдэг юм одоо яг нэг жоохноос нь culture-аараа ингэж нэг тийм дараад байхгүйгээр гоё өсгөөд байгаа байхгүй хүүхдүүдийг. Чи тэгж болохгүй, ингэж болохгүй тийм байхгүй те. Яг болохгүй юмыг нэвтэйгийн тайлбарлаа. Яагаад болохгүйгийн тайлбарлалаа одоо хүчдэг. Тэгээд давхар яг ингээд гоё зөв гайд хийгээд яваад байдаг. Аав ээж нарынхаа нэг тийм Америкт авах юм нь бол хүүхд өсгөх тал дээр бол бас айгүй тийм нээлттэй юм шиг байна. Тэгээ би бас яг энэ дээр ингээд ярих гэсэн чи юу л одоо болохгүй энийг болохгүй гэдэг шүү дээ. Ерөнхийдөө манай монголчууд манус яг угаасаа л тэгж өссөн. Тэнгүүд одоо ингээд яг одоо юу гэдэг чи ингээд нэг шүн орондоо дуулж болтгоо. Тийм. Тэнгүүд ингээд асуумар санагдаж байгаа байхгүй. Яагаад тийм. Тэнгүүд ингээд тайлбарлах тэнгүүд хариулт байхгүй юм. Болтгоомаа. Ингээд болтгоомаа гэдэг. Тэгвэл магадгүй тэр зүгээр л ингээд Монгол калчер чинь нэг юм гэрт амьдардаг тийм үү? Дөрөв тавлаа нэг гэрт ингэж амьдардаг байсан. Тэгээ хэн нэгэн жоох хүүхэд нь ингээд унтахгүй орондоо дуулаад ангууд нь болиулахын тулд айлах гад ч юм уу болдгоомаа гэж хэлсэн. Тэр нь тэгээд ингээд өвөл өмчлаараа явсараа бид нарт ингээд болдгоогээ үлдсэн тийм байж болох байхгүй юу зүгээр энгийнээр харахад. Тэгээ яг тэрийг ингээд тайлбарлахгүйгээр болдгоомаа гэдэг хаар чинь тэр өсөж байгаа хүүхэд болон ингээд яагаад гэсэн асуултанд нь ерөнхийдөө хариулж авах хэрэгтэй болов мэдэхгүй ч гэсэн мэдэхгүйгээ ядаж хэлж хүүхд яг нэг юм сонирхоод хүүхд ч яг нэг амар сонирхолтой curious те сониуч зан болсон юм байдаг шүү дээ те. Тийм хүүхдүүдийн яг тэрийг ингээ хадгалаа хөдөлчих юм бол том болоочтой юм сонирхолтой юмыг ингэж одоо нэг passionate те ингээ дотроосоо хүлээж авдаг тийм хүүхд өсгөх байхгүй ууг нь. Тэсн чинь яг нэг юм сурах гад гэсэн чинь аав ээж нөө юм наа ч юм болохгүй. Яагаад тийм мэдэхгүй болохгүй. Өнгөт ингээд гингүүд нэг яг нэг тийм нэг сонирхолтой нэг хаалга нэгдсэн чинь шууд хаагаа иччих жоох хүүхдийн толгойд. Юу ч болох байсан тэр хүүхдийн тийм үстэй. Тэгж хүүхдийн потенциалыг жоохноос ингэж хамаагүй болохгүй шүү гэж одоо үеийнхаа залуус хэлмээр байна. Тиймэрхүү бас манайхны нэг тийм нэг арх уудаг нэг амар тийм калчер шүү дээ. Би нэгэ шахдаг. Тэр бас хүндтэй нэлээд хүн калчер. Би саяхан нэг залуучуудтай нэг юу явсан байхгүй нэг амралтын газар. Тэгтээ нэг тийм тэд нар болохоор надаас дүү заа юу. Хамаагүй дүү залуучууд. Тэгснээ очиод зүгээр уугаал тасрахын л яг зорилго гол зорилго тийм байна. Зүгээр л яг ингээл яагаад уугаад байгаа юм зүгээр уу шахаал ингээл тий. Тэгэл тэгсээр байгаа л тэгэл оройн шахаал бөөлжүүл нэг заваарсан юм болол ингээл унтчих واخхой. Тэр л муухай. Тэр л муухай. Би одоо яг энэ агартаараа point нь юу юм те. Яг яах гээд тэгснээ нэг яг тиймэрхүү юм бид надаас дүү хүүхдүүд тийм хараад ингээд тэрийг нь гоё гэд бодоод өссөн байхад тийм хүүхдүүд байл би хэлмээр байна. Одоо бойл те. Арх мэрх бол бойлоо одоо зүгээр. Одоо ингээд зөв хэрэг шахтгаач бойл те. Тэг хүний уух сонирхол нь өөрийнх нь дур واخхой. Ууг нь бол. Тэгээ би энийг болохоор бас яг мань бол тэгж явдаг л байсан л та Монголд бол яг ингээд очиод уудаг.
тултал нугаал Тий. сэрэл май байж байгаа л дахиад гусгий гээл тэгдэг ч юм уу. Тэнгүүд ингээд одоо болохоор яг хуу жоохон болчиход байгаа л да. Тэнгүүд чинь ингээд ерөнхийдөө зүгээр яг тийм үе байд юм шиг санагддаг. Хаяа. Тийм үе. Гэхдээ яг байх ёсгүй л дээ, энэ бол зүгээр байх ёсгүй. Гэхдээ зүгээр энэ үе гэдэг нь юу вэ гэхээр манай ингээ нэг инспайр хийж байгаа манай аав ээж нар ах эгч нар ийм бид нар ингээ хараад үзсэн. нэг гэр архитектыг айгүй хаалга байсан шүү дээ. Тэрийг ингээд тэрийг хамгийн гол нь кул гэж харж ийна гэдэг чинь асуудал байгаа байхгүй. Тийм. Тэгээд яг бөөнөрөө нийлээд яг тэр уламжлалыг авч яваад нь шүү дээ. Тийм үү? Тэр уламжлалыг бид нар ингээ зогсоогоо дараачийн генерашн болох хэрэгтэй хүмүүс ч дээ. Тэрийг нь тэрэн дээр нэг хэлмээр байсан юм заа яг. За тэгээ өөр entertainment талаар уйлаа юу ярих юм бэ гэж. Энэ юутай Black Lives Matter-тай ер нь холбоотой ямар хөгжим сонсов? Би бол YG-ийн Fuck the Police-ийг сонслоо. Тэгээд ер нь бол Black Lives Matter-тай хөгжим бол аль дээр үеэс л шийдсэн. Энэ бол угаасаа л тий. Зүгээр энийг сая ингээл зүгээр тос хасглаа л та жижигхэн цог дээр сая нэг үлдээ бол. Тэгээд яг ер нь энэ одоо энэ зүйл болоод байгаа энэ зүйл те. Хоёлаа бас яг болж байгаа газар нь байгаа хүмүүсийн хувьд яг бодлоо хэлвэл яг чамд яг яаж нөлөөлж байна? Энэ зүйл яг чамд нөлөөлж байна уу? Эсвэл ингэж ажил төрөл одоо гадуур явах чи ерөөдөө энэ зүйл хэр нөлөөлж байна? Хүмүүс хэр өөрчлөгдөж байна гэдэг дээр зүгээр одоо ингээд одоогийн нийгэмд ингээ хүмүүс болохоор яг юу хэлэх амар тийм боддог болсон юм шүү дээ. Би нэг энийг ингээ хэлчих юм бол энэ хүн намайг одоо Black All Lives Matters гэж хэлчихэл юм бол Black Lives Matter штэ гэж хүмүүс орж ирэл бөөнөр нь тэр хүнийг ингээ яачих. Тэр хүнд юугаа хэлнэ үү явж хүснийх нь хүссэн дуран штэ үг нь өөр хин те. Тэгээ илээ явж лээ. Who cares те. Зүгээр гол юм нь юу гэхээр хин ч юу ч хэлдгээс айхгүй бол одоо энэ асуудал нь юу вэ гэхээр цагдаа нар нарай тийм хүчтэй байгаа байхгүй юм. Хитрхи юу ч хэмээр юм те одоо. Ерөнхийдөө бие утгатай цагаанууд нь ялангуяа шарууд нь гэж хэлмээр шүү дээ. Эднэр нь амар хүчтэй байна. Тэгээд амар ялгуурл үзэл нь өөрөө амар racism уу? Тэ. Ялгуурл нь өөрөө бүр амар нүдэн дээр ийл байна. Тэгээд одоо юу гэдэг чэ? George Floyd-ыг ингээд зүгээр л murder шүү дээ. Тэр бол зүгээр нүдэн дээр л ингээд алах хийсэн шүү дээ. Тэгэнгүүт нэг цагаан залуу эхнэрээ хүүхдтэй нь алаад тэр чи хэдэн он болсон явдал гэлээ. Тэгэнгүүтээ амиа орлох гэжсэн чи бууных сум дуусаад тэгээ яг чатаашаа гарангуудаа зам дээрээс юу аваад машин уулгаалаад хурдны замаар бараг 5-6 майл цугтаач байгаа байхгүй. Тийм бичлэг харсан. Тэрэн дээр тэгэнгүүт цагдаа нар очиод баримтлаар гавлаад явж байгаа байхгүй. Бас скул шүүтрүүд байна. Тий тэгэнгүүт чинь come on зүгээр л тэнд нэг хар залууг ингээд алдсан ш. Тэр хоёр хүнийг алдсан хүн цугтаагаа явж хахад тэр цагдаа нар бас ариун өөр арга хэмжээ авч болно ш. Тийм үстэй. Тэгтэл барьж аваад ингээд хорж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ нэг юм энэ ялгарл үзэл ерөнхийдөө миний бодлоор ер нь бол нэлээд удаан арилах гэж ер нь аюу нэлээд удах баг. Магадгүй арилахгүй ч гэж магадгүй гэж бодсон. Тэгээ ер нь хүн нэг мэдхгүй юмнаас амар хайдаг шүү дээ. Тэгээ одоо харуудын culture харуудын одоо нэг тийм нэг юм байгаа даа шүү дээ. Гангстерууд те бууд хүнд гарууд. Цагдаа нар хүртэл ер нь тэрийг дандаа шууд тэгж хүлээж авдаг те харуудыг шууд л тэгж хүлээж авдаг. Эднэр би галахгүй бол ямар ч бодч магадгүй гэж боддог гэж магадгүй ч те. Тэг өөрийгөө хамгаалж байгаа нэг юу ч юм уу те. Тэгтэл хүн бол хар хүн болохоор л тийм биш шүү дээ. Ингээд мэдээж цагдаа ч ингээд бас жоохон наантай цантай байх хэрэгтэй юм болов. Гэтэ наантай цагдаа нар байгаа л та. Тийм би болохоор нэг Jocko Willink гэдэг нэг хүн нөхрийг мэдгүй шүү дээ. Jocko Willink нь болохоор нэг Navy SEAL гэдэг нэг амар том Америк одоо SEAL-үүд гэдэг дээ шүү дээ. Сэргийн амар тусгай тийм тусгай сэргүүд юу гэдэг шүү дээ. Тэнд ингээд алба хаажсан. Одоо нэг Америкийн дайман ингээд амар явж исэн тийм том хүн бохгүй. Тэгээд одоо юу идэг вэ гэхээр Америк дээрээ цэргүүд цагдаа нарын ингээд leadership хүмүүсийг яаж бэлтгэх талаар ингээд заадаг тийм хүн бохгүй. Тэр хүн асуудал нь яг юу гэж ярьж исэн бэ гэхээр гол асуудал наад цагдаа нар ч ямар ч тийм бэлтгэлгүй байгаамаа. Хинч ингээд яг байнгын ийм аюултай нөхцөл чи буутаа ингээд яаж байгаа. Байнгын ингэж өөрсдөө ингэж тренинг хийх тийм тренинг хийхгүй байгаа гэдэг баг цагдаа нараа. Зүгээр л буугаа гаргачихдаг. Зүгээр нэг тийм цагдаа болох шалгуур амар энгийн Америкт. Нэг тийм амар сүртэй тренинг гэдэг байхгүй. Psychological ийм
юм evaluation хийхгүйгээр зүгээр хүмүүсийг ингээл цагдаа болонгууд нь бууг гаргаж шатдаг. Нэг биеийн тамирын шалгалтад авангууд нь бууг гаргаж. Ер нь бол тийм баг гэдэг. Тэгээд байнгын энэ одоо энэ хүмүүсийг нэг тэгээд team асуудал ярангууд нь нөгөө нэг government-оос нь ийм суух хэрэгтэй гэдэг нэг удаагийн сургалтанд сурах хамруулаад тэгэл хайчдаг гэж аахгүй цагдаа нарын. Тэнгүүт Jocko Willing юу гэж нэхэр байнгын habit болгохтол нь байнгын ийм stressful position дээр байнгын ингэж өөрийн биеийг ингэж ийм мэдрүүлж ээж энэ цагдаа нарт ийм янз янзын ийм шууд бууга гаргаа буудчих хэмжээний тийм tolerance байхгүй болно. Энэ тал дээр Америкийн цагдаа нар алдаад байгаа маа. Яг гол асуудал нь эндээ байгаа. Тийм байна тийм. Тэгэхээр одоо энэ цагдаа гэдэг хүмүүс чинь энгийн иргэд бидний хувьд энэ чинь супер херонууд байх хэвээр. Тэгэхээр эднэр маань өөрсдөө мэдээж эхлээд ингээ бэлтгэдэг хэвээр болж байгаа байхгүй тийм. Тэрний дараа ядаж өөрийгөө хамгаалж сурчаа тийм. Өөрийгөө зөв хамгаалж сурчаад одоо ард иргэдэд хамгаалах гэдэг шүү дээ тийм. Одоо тэгээд тэр цагдаач тэг хүн шүү дээ. Тийм үү? Гэрт нь ихнэр нь байнга үгэлж байгаа ч юм уу те хүн өөс те байнга стрессфул ингээл явж байсан чинь гинт нэг хар нөхөр дургу өрөнгөт нь тэр нөхөр уураа тэрэн дээр гаргаадж байгаа юм уу тийм үстэй тэрийг нь яг ингээд шинжээд ингээд яг тэр хүн яагаад байгааг нь цагдаагийн газар нь өөрсдөө ингээд контрол хийж авах хэрэгтэй бэлт систем шүү дээ одоо сэтгэл зүй талд нь ер нь дан ганц чинь бас болчинтой буутай байх сэтгэл зүйн хаттай байх хэрэгтэй байхгүй тийм нөхцөл байдлаасаа шалтгаалаа шийдвэр гарах одоо тэр чадвар гэж нэг зүйл байна шүү дээ тийм. Бас үнэхээр racist хүн байгаад байгаа юм тий. Бас тэрийг нь бас мэдээ байхгүй. Үнэхээр racist хүн байвал үнэхээр за болоо одоо тий. Тэгээд бас Америкийн явж захт нь одоо ингээд ямарваа нэг юм хүнд хэрэгтэй холбогдсон цагдаанууд ажлаас нь халчдаг тий. Тэгэнгүүт эн чинь нэг хараал хийсэн 50 эд стейктэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт өөр газар очиж дахиад цагдаагаа нөгөө орж хийчихдэг. Яг нөгөө racism яг өөр газар очиж хийчихдэг. Тэгээ зарим хамгийн гол нь асуудал. Хамгийн гол нь одоо энэ дунд мужуудын цагдааных нь police station тэр чигээр өөрсдөө ер нь бол нэг тийм дургу хүмүүс ч байгаа юм байна тий. Бүр тэр чигээрээ тий. Мэдгүй шүү дээ. Дунд state-д өссөн тэр яг нэг middle state-д өссөн дан redneck-үүдээ өссөн цагдаа нар байгаа бол ер нь юу л тэгэл тэднэртэйгээ л тэднийхээ community хүрээллийн байгаа шүү тийм үстэй. Тийм одоо тэр Канзас эрэ юм уу чинь харилан тийм. Одоо тэр хин хаана лээ Minneapolis лөө. Тийм Minneapolis. Тийм Minneapolis-ийн цагдаагийн station ч одоо бүр чигээр болцсон байл шүү дээ. Тэр ч бүр ингээд нураацсан юм шүү. Татан буулгана гэдэг лээ. За сайхан хадуурсан байна. За хадууралт явсан байна. За тэгээд за чи одоо Монголын одоо жоохон бахтай хөшөө бид нар нэг жоохон бахтай гэж хүүхдүүд нэг анхны хайр мартай болгонд нэг дууг сонсоод нэг охин бодогддог шүү дээ. Чамд ямар тийм доонод? Эм оруулж исэн дуу гэсэн. Эм оруулж исэн доонод яа. Opposite шүү дээ. Opposite тий. Тий, opposite чинь тэгэл тултал шүү дээ. Цэцээ opposite хоёр. Баяны дэвсгэр мэсгэр. Яа. Тэгээд цэцээ opposite хоёрын хайр гэдэг дуу байдаг те. Тий. Золонтой жаргалтай бүх юм юу л энерлийн хэсэгт амар дуртай байсан. Одоо марччихжээ сонсоогүй маяг ууччих. Тэр байна. Тэгээ баяны дэвсгэр байна. Тэгээд чиний хайр тохиож яатсан юм бэ? Тэр нөгөө позитив гिचэн те. Юм байна те. Ерөнхийдөө юу гэм нөгөө дуун хитрхи тийм одоо emotional дуунууд ч гэдэг нар чинь. Тэнгүүд надад тийм дурсамж байхгүй ч гэсэн юм надад нэг юм төрүүлдэг байгаа байхгүй. Позитив дуунууд ялангуяа надад тэгс мэдрэгддэг. Би заавал одоо юу гэдэг чи тийм хайрын түүхтэй эсвэл тийм нэг гिचтэй учирч байгаагүй байж болно шүү дээ. Учирч байгаагүй байж болно шүү дээ. Юу гэсэн чи. Зүгээр учраагүй байсан чи тэр дууг сонсонгоо тэргээр нь гэж өөрийгөө мэдэрдэг. Тэгээ тэрэнд нь би ер нь опозит амар хайртай. Яг ингэж нэг юм жижигхэн мэдрэмжтэй. Одоо зүгээр л хайрын юм жижигхэн энгийн элементүүдийг ингэж дуу болгож гаргаж ирдэг нь хамгийн гоё байдаг. Тэгээд хайрцагтгүй амьдралын энгийн элементүүдийг ингэж дуу. Тэгээд тэр сүүл холбох чадвар нь ерөнхийдөө бас next ч opposite талтай тий. Opposite нэг хөшөөг барих хэрэгтэй гэдэг дээр бол би санал нэг байдаг. Тийм. Тэгээд яг gangster rap гэх юм бол яг тэгэж хүнд мэдэрч исэн гэх юм бол юу вэ? Gangster Service-ийг сонсч байсан хамгийн анх. D1000 гэдэг дуу байдаг. Одоо YouTube дээр хайвал бас байвал байх. Мэдхгүй байна. 8 минутын бас эвгүй дуу. Яг ингээд сонсонгууд бүр амар стрит, бүр амар хүнд дуу, бүр нэлээд хүнд дуу.
тэр дууг одоо бодохоор би ингээд одоо сүүлд баг 2 жилийн өмнө сонссон байхад ингээд чих бүр ингээд хальтраад байгаа байхгүй ёо яаж юм сонсдог гэсэн юм бэ бүр ингээд тэнд бүр амар их тийм уцаар маш их юм крайм байгаа байхгүй юу тэнгүүд би тэрийг 6 дугаар ангида 7 дугаар ангида сонсдог байсан байгаа байхгүй тэгэхээр мэдэхгүй би одоо яаж сонсох юмгүй байсан болохоор сонсдог байсан магадгүй тий. Гэхдээ тэр зүйл одоо тухайн үед од болж байсан одоо флаш гэдэг юм уу тиймэрхүү нэг юм хайрын рэп хамтлаг одоо хип хоп гэдэг юм уу тий. Гэхдээ флаш энтерийг бол бас нэг тийм муу гой дуунууд байсан шүү дээ. Би бол сонсдог л байсан тухай дээ. Хүчээр ингээд цээжл ингээд юутай гаргасан амжилттай хинж марахгүй л тий. Гэхдээ яг юм хип хоп байх хэрэгтэй гэдэг юм дээр тэгээд яг тэд нар ингээд манлайлж явах үед гангста сервис юм уу тиймэрхүү дуунуудыг би ингээд олж сонсохгүй надад маа өөр мэдрэмж өгч байгаа байхгүй. Тэнгүүд би тэрэнд нь илүү дурлаад тэгээд яг G-ийн тэр намаа үзье яд гэдэг дуунаас окей л гэж бодсон. Тийм. Тэр ойл яг хэдэн онд юм бэ те? Одоо хайрын хипхоп халагдаад гангста болж эхэлсэн цаг үе яг Монголд их хийзээ. Миний бодлоор бол тэгээд ерөнхийдөө харангууд юм уу харангууд G-ийн эхний цомог мөнгөний харангууд 4-5 оноос байгаа байхгүй юу 2 оноос яг ингээ хийж эхэлж байна. Гэтэ тэр үед бол хайрын хипхоп л тэг би явагдсан шүү дээ мөнхийн рэп мэп те. Тэгээд ерөнхийдөө яг энийг ингээд яг за окей гэсэн одоо юу Даймбаинхийн юу гэдэг чинь Айстоп 276 гэдэг дуу байдаг шүү дээ. Бас помпон гэдэг дуунууд. Тийм помпон ч аим шүү дээ. Тэр дуунууд яг ингээд эхний симплүүдийг ингээд сонсогч нарт хүргэж өгсөн юм шиг санагддаг. Тэгээд яг хөө дээр үеийн бас нөгөө заа маазаа гэдэг нөгөө бүх одуудыг дийсэлсэн дуунууд байдаг шүү дээ. Шартаа мартаг Айстоп. Тэр дуунуудыг яг хөө яг цаг үеэрээ надаас жоохон хол байцалтай Айстоп ч одоо яг хөө ингээд од болсон дуунуудыг мэдээд байдаг. Цомгоор над сонсдоггүй байсан. Тэгээд сүүлд нь ингээд хайж үзээ судлангууд чинь хүн дуунууд байсан байгаа. Тэгээд ялцгүй хайрын дууны явдаг байсан учраас ахнаар тэрийг зүтгүүлдэг байсан байгаа байхгүй. Тийм. Тэгээд Монгол хипхоп дээр бас раймing хөгжөлтөр бол Квизаг нэрлэмээр санагддаг. Квиза агаа тэгээд нэг жоох дуу ай май хулгаалал жоох яц юм шиг байна те. Тий, одоо рейтинг нь буурсан юм шиг байна те. Тэгэхээс хойш яг Люминогийн анхны гишүүдийн нэг штэ. Тэгэхээр тэр хоёр чинь гэхдээ жоохон бифтэй юм шүү хоорондоо. Бифтэй хоорондоо хонгийн дэгдэхээ гэдэг татаар Люмино хоёрын Квизад хийсэн дисвэ дээ. Тэгээд Квизар чинь G хүртэл дислж байсан тийм. Квизагч ер нь рэп дислэггүй рэпер байна. Гэтэ надад тэр сүүл гаргасан тэр нэг Homo sapiens. Media sapiens. Тэр бол амар гоё санагдсан шүү дээ. Яг нэг юм ахын үг байгаас. Тийм яг харах өнцгөн нарийн дээр тийм. Тэгээ Tower Myth цомгийг та нар бас ер нь сонсч үзэх хэрэгтэй шүү. Ер нь бол Spotify дээр байгаа. Тэгээд анх Япон рэпертэй одоо анх ингэж коллаб хийжсэн юм байна. Яг тэр цомгоос сонс. Химрийн самблоо. Тийм. Нэг амар монголч хийсэн шоу гэсэн гэдэг үг шүү дээ. Dilop Quiz 2-ын. Тийм. Тэрийг бол сонсдог л байсан. Яа. Тэн дээр чинь бүр ингээд драйм бүр ингээд алдсан шүү дээ. Тэгдэг те. Бүр ингээд цогцолтгүй бүр ингээ өөрөө явцсан байдаг шүү. Тэр нэг тэдэрс тоглож байгаа юм шиг. Анхны хайр гэдэг чинь ямар дүүлээ. Тэр сонсох туртай. Тэр амар гоё. Надад тэр дуу бол хайр маяр бодогдуулчлаас тухай. Тийм. Яа. Тэгээд чин Квизагийн бас жингэн цуваа гэдэг дуу байдаг. Яг өөрийг нь дийсэлж байгаа бүх хүмүүст хэлчихсэн. Тэн дээр яг юу хэлэх вэ? Юу хэлж ирсэн? Жингэн цуваа явж байдаг замын нохот туцчлаа гэдэг л гэж хэлсэн дээ байд яах. Тэгээд ер нь бол ингээд устсан дуунууд айгүй их байд юм шиг үлээ. Квизач гарч ирж байхдаа B80 гэдэг нэг нөхөртэй цуг гарч ирж байсан шүү дээ. Тэр B production-аас. B80 ч одоо чи гаргаж ирсэн юм шүү дээ. Тэр B80 гэдэг тэр хүн яг юу хийсэн бэ? Яг ямар дуу хийсэн бэ? Ерөнхийдөө хийсэн дуу нөгөө жигчгэр жиммэс тийм дуу л байдаг шүү дээ. Яг нэг сонсчор дуу байгаа юу? Дуу гэж байхгүй. Тэр хүний хийсэн юм нь миний ойлгож байгаагаар хипхоп гэдэг зүйл culture нь ямар байх хэвээр гэдгийг яг Америкаас ирэнгүүтээ Монголд очиод буулгасан юм шиг байгаа. Одоо яг ингээд Монголд очиод буусан за Монголын хипхопор юу байна гингүүд жоохон хайрлж байдаг те. Тэнгүүд ахгүй яг Америкт байсан учраас ингэж жоохон хүнд рэп, гангстер рэп хайж эхэлсэн юм шиг байна. Тэнгүүд тэр үед нь
Gangsta Service ч гэдэм иймэрхүү артистууд ингээд Kuza ч гэдэм иймэрхүү артистууд юм хийжсэн. Тэнгүүд нь ингээд хамтарч ороод за эн чинь бол тэнд тэгж дуурд. Энд бол ингэж болно гэдэг ерөнхий одоо гайд хийх гэх юм уу тийм юм болов гэж бодож шүү. Энэ бол яг факт биш шүү. Факт биш шүү. Зүгээр энэ миний зүгээр ингээд тэр хүнийг талаарх бодол шүү. Тийм. За одоо үеэр л да. Яг Монголд одоо яг надад таалагдаад байгаа гэх юм бол Kansas. Энэ хүн бол надад үнэхээр гоё. Үнэхээр яг алж юм. Flow-ч тэр, Rhyme одоо үгэнч тэр, Lyric-ч тэр те. Аянч тэр яг ийм зөв цагтаа байх ёстой газраа бүүм гэ гараад ирсэн юм санагдаж байгаа. Kansas яг ингээд хүн болгон trap, яг ингээд хүн болгон ийм Drake маягийн хайр. Эсвэл нэг бол trap. Энэ нэг ийм хоёр ийм бокстай. Тэгээ байжсэн чинь ингээд яг нэг юм өөрөөр ингээд цөм шааж орж ирж байгаа юм амар таалагдчихж байгаа. Тэгээ Kansas-аас төлөж байгаа юм гэх юм бол цомог л байна. Цомог гаргаагүй байгаа юм уу те? Цомог гаргаагүй байгаа. Цаа чи ер нь бол одоо яг хилэн дуутай одоо цаа чи. Гаргаагүй зөндөө дуу байгаа. Яг цацсан гэх юм бол одоо 24 60 Trippy Flow тэгээ сүүлд гаргасан тэр Deuce Flow. Chilling байна. Тэгээд одоо ялыг гэвэл нэг за өсрээд нэг 10 юм удаа цацсан дуу. Bossтэй. Тэгээ boss байна. Тэгээд гэтээ надад бол яг өөрийнхөө хэсэгтээ бүгдэн дээр нь жинхэнэ fire эс шүү дээ. Тий, ерөөсөн нөгөө юм өөлөх юмгүй дуунууд дандаа гараад гарсан дуу болгоно юм өөлөх юмгүй гараад байгаа. Тий. Kansas сайн байгаа, яалтчгүй сайн. Тэр нэг Nene гэдэг нэг охин байна. Тэр бас алж ин дээ. Дэм 18-тай гэсэн шүү дээ. Тийм үү. Тэр бас алж ин дээ. 18-тай байхдаа ахнуулахгүй бит ноолно гэдэг байгаа шүү. Амар байгаа шүү. Нэн бас fire хэлээ. Одоо миний бодлоор одоо үеийн одоо жоохон сэтгцэн эрүүл мэндэд дээр дуулах гэдэг залуу бол Thunder юм уу гэж бодлоо. Ерөнхийдөө. Гэтэ жоохон mainstream тий. Mainstream тий. Жоохон mainstream, жоохон юу талтай одоо юу гэдүүлээ commercial талтай тий. Гэтэ одоо ингээд юу гэдэг чээ сэтгэл зүй талтай дуулахад чинь юм rock beat нэг юм өөр юм аягтай тий. Хамгийн гол нь өөрөө dark-лж үтсэн юм байгаа даахгүй rock бай. Тэрийг яг мэдрэх юм мэдрэгээ тэрийг гаргаад байгаа байхгүй. Тий. Гэтэ яг тэр Thunder-ийн хувьд миний сонссноор бас аавгал өссөн юм байлээ л дээ. Тэгэхээр бас тэр юу нь бас мэдрэмж нь байж магадгүй байх гэж бодож байна. Гэтэ цаач яг дээр нэг дуу байсан шүү дээ. Ямар дуу лээ? Тэр хүн шиг байв. Сүүл гарсан уу? Сүүл гаргаагүй. Нилээн сүүл гарсан. Нилээн нэг жил мөлийн өмнө гарсан уу? 2 жилийн өмнө гарсан уу? Ямар дуу? Нэг хит болсон дуу штэ нэг юу лээ? Марчилгаан. Нэг тийм нэг фокус сонсоогүй юм. Тэр бол таалагдчихлээ. За яг тэрийг тэгээд санахаараа хэлээ зөө. Тэгээ Thunder-ийн хувьд бол миний хувьд бол wordplay байхгүй юм шиг санагддаг. Flow нь хэрэг. Flow нь яг тэгэл яг нэг flow-ороо юу те. Нэг flow. Нэг дуун дээр нэг flow-ороо те. Тэгээд хамгийн гоё юм нь юу вэ гэхэлэр юм маш тодорхой заяа. Би чамд юу гэж хэлэх гээд байгаа юм. Тэрийг маа гэж хэлчихэн. Тэгээд ингээд үг бичлэлт нь толгойс бол халбалтууд нэр дагуу сайн ингээд яг ингээд бокслоод биччихдэг 4 таг ч юм 8 таг тарч юм ингээд бокслоод үгээ бичдэг. Тэрийг ингээд яг микрофон дээр шүршиж чаддаг. Гэхдээ нэг юм wordplay гэж байна шүү дээ тий. Одоо юу гэдэг чи сая NMN-ийн тэр сүүл гарсан wordplay гэх юм надад л тэг санагдсан шүү одоо. Бурхан чөтгөр хоёр намайг булаацалтна. Одоо л утгыг ойлгож байна намайг чөтгөр аваг гэдэг ч юм уу. Иймэрхүү нэг юм тий юм нэг цаана нэг юм твисттэй нэг иймэрхүү юм байвал байдгүй юм шиг санагддаг. Тэгээ энэ тал дээр бол угаасаа одоо rock bay энэрлэлтэй бол яг байхгүй байна шүү дээ. Яг wordplay. One Day-ийнх бас сайн. Тий. Би одоо One Day book гайхаад байна л да. Сүүлийн хэдэн жил амар гараад ирвэ те энэ хоёр хүн аимшигтай байлаа. Тий. Аимшигтай байлаа. 3 цомог. Энэ хоёр хүүхдтэй өмнө жоохносоо ийм үгэлдэг хүүхдүүд байсан. Ямар ч юм бэ? Чи түүх юм түү? Мэдхгүй би хамгийн анх сонсч байсан гэх юм бол Mid гэсэн дууг нь сонсч байсан. Тэгээд манай найзын дүүн дарахных байж тараад дарахных юм уу? Тэгээ манай найзын дүүн дарахных байж тараад тэгсэн чинь тэр дүү чинь одоо хиттэй байсан. Би чинь 2 дугаар курс хийсэн, 3 дугаар курс хийсэн. Тэгэхээр тэр дүү бол 7 дугаар анги нөө 8 дугаар ангийн дүү байхгүй.
Тэнгүүдээ манай байрны хоёр ах юм дуу байсан шүү дээ. Тэнгүүдээ машинд орж ирээд сонсож байсан байхгүй. Чи бүр дээр үед сонсч байсан шүү дээ. Тэр мэд чинь нөгөө юунд тавигдаагүй байсан. Чи бол зүгээр анхных нь сонсогчдын нэг юм шүү дээ. Өөрөө мэдгүй явж байгаа сонсцсон байхгүй. Бүүм гэж сонсцсон. Тэгсэн чи тэр бүр зүгээр алж яадаг нас ёо яг мэд гэдэг дуу нь бол өөрөө зүгээр яг амар дуу. Тийм үү те. Тэр бол анхны хэдэн дуунууд одоо хүртэл ингээд сонсоход бол одоогийн тэр яг trap дуунуудаас нь ч илүү гоё wordplay илүү бүүсттэй байдаг. Тэгээд сонсчоод би бүр fire болоод дайм гэвчихсэн чинь Cypher гэж нэг видео бичлэг хийжсэн тэр хоёр. Тэгээд тэн дээр Эбо нэх явдаг байхгүй. Эбо энэ шахана гэж таашаа. Тэгсэн чинь яг One дээр руу орсон чинь beat switch хийгээл beat ингээл slow болоод ерөнхийдөө нэг юм үгээр эхлээд эхэлж байгаа байхгүй. Тэгэл цамцсан дээгүүрээ цагаа зүүдэг хүмүүсээс харшилтай яадаг юунаас харшилтай юм л дээ гэл яг ингээд айгүй уусгаж оруулж яхад нь дэм гэл яг анхны сонсолт гэх юм бол ерөнхийдөө One Day бодор тийм байна. Тэгэл юу нэ 18 Savage л хамгийн ёо тэр амар дүү хамгийн тийм. Тэрний битийг хийсэн. Тэрний битий чинь өдрийг найз хийсэн гэсэн шүү дээ агшаа. Тэгсэн гэсэн. Тэр нал надад бол амар битсэн гэсэн. Тэр гэхдээ амар байдаг байдгүй битүү. Ерөөсө байдгүй биттэй. Мэдхгүй би бол битийг бол мэдхгүй. Анх л сонсч байсан тэр битийг бол анх удаа сонсч байсан. Надад бол тэр дуу бол би яг анх сонсч юу вэ ч бас ямар амар бит болсон юм бэ гэж байна. Тэр клип нь ч гэсэн ийм юм уу те бас. Тийм те. Жижигхэн зохиол мохолт те. Мөн халаад нууж муугашаагаас те. Өөрөнгөс нэг өнгөний vibe-тай те. Тэгээд юу вэ те. I like that. Амар дончтой тэр бол. За хоёлаа одоо жоохон YouTube-руудын талаар ярих уу? За. Ер нь бол монголчууд ер нь хэр одоо яг YouTube-руудын ингээд нөхцөл өнцгөөс харахад заяа. Манай их байгаа юу цөөхөн байгаа юу? YouTube-руудөө мангар их байна шүү. Мангар их байгаа. Нөгөө одоо тэр хамгийн гол нь яг энэ YouTube-рууд яг нэг хідэн яг ингээд салбарт хуваагдаад амар олон салбар руу хөвөрч чадчихна эсвэл яг бөөнөрөө нэг салбарт ингээд орчоод байна. Одоо амар гоё ингээд яг ингээд салаалах гэдэг юм шиг санагдчихэж байна надад. Одоо л манай яг YouTube-ийн бүүм эхлэх гээд байгаа юм тийм. Одоо яг манай YouTube-ийн channel-уудын айгүй гоё салаалж эхэлж байна те гэж харж байгаа. Одоо ингээд өмнө бол vlog, game. За тэгээд нэг инээдтэй юмнууд хийдэг. Нэмтэх юм чинь одоо хошин шог хийдэг те. Тэгэнгүүтээ дараа тэгээд өөр чи YouTube-с өөр юу хийдэг вэ? Тэгээд нөгөө дуунуудын хитэн продакшнууд байна. Тэгээд YouTube-с ер нь юу үздэг вэ? Тийм л байсан. Одоо болохоор бүр ингээд аюу гоё наривчлаад яваад одоо гейминг талдаа бүр ингээд профешнл хүмүүс байна. Энгийн зүгээр тоглодог хүмүүс нь байна. Одоо Grimix-с эхлэв те. Тэгэнгүүтээ сая юу харчлаа. Нөгөө технологиг ингээд тайлбарладаг unbox хийдэг одоо ингээд тийм юм байд юм. Тий, мега дата ч илүү тийм байгаа байхгүй. За 2 сая төгрөгөнд хэрхэн хамгийн хямдханаар хамгийн гоё процессортой болохыг ингээд бүх юмнуудын компьютер ландаас өөрөө ингээд авангуудаа ингээд шууд босорж үзүүлж байгаа байхгүй. Тэгээд энэ бол тэдэд ингээд боссон компьютер юм ингээд наа чи бол бас гоё санаа тий. Тийм YouTube байгаа. Тэгээд ер нь бол аюу гой салбарууд. Гэтэ чи салбарлаж байгаа. Ер нь улам байгаасаа гэж бодож байна уу? Ер нь юу гэж бодож? Олон байгаасаа л гэж бодож шүү. Тэгжээж улам л их болоосоо тий. Тэгээ улам л их болж байж. Би болохоор нэг хэдэн санаа өгөх гээд байгаа байхгүй юу? Одоо зүгээр нэг тийм дейтинг зөвлөгөө өгдөг ч юм уу тий. Байж болно шүү дээ тийм үү? Тий. Тэгэл охтууд аюу хийдэг баха. Ер нь байдгүй тий. Одоо юу гэдэг анхны тэгвэл эрэгтэйчүүдийн залаас охин яаж найрах вэ гэдэг нэг тийм гаргаад ирэхгүй юу? Одоо ер нь амар YouTube-ийн тэр сувгуудыг одоо яг харж байгаа. Одоо нэг 10k хүрэх гээд байж байгаа ч юм уу те нэг юмргүй дөнгөж эхэлж байгаа сувгуудыг ингээд би ухаж үздэг байхгүй. Тэнгүүд ингээл те анхны болцон дээр яах вэ? Яаж баарнаас охин шигдэх вэ? За тэр нь чаашаа. Өнөөдөр бүр ийм мангар ийм нээлттэй бүр ийм гарчгууд нь угаасаа тийш хүүк штэ. Тэгээ яриад ороод үзэнгүүд ийм жоохон зөвлөгөө талтал байгаа те. Гарчгууд хүүкүүдийн харангууд маань хөгжилтэй хүүкүүд штэ. Чи бавдаг нь уу бавуулдаг нь уу? Clickbait юм ба штэ. Тий. Чи бавдаг нь уу бавуулдаг нь уу тэр гэж гисэн юм уу те. Тэгэнгүүт чи хүн чинь ингээд амар ороод үзэн тэнгүүд тэр чинь бас ингээд нэг ийм жижигхэн хүний харилцааг барьж авангуудаа задлаад ярьчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ чинь бас за тэгвэл тийм байгаа мэн те. Хурган юм байгаа юм шүү байгаа. Бас нэг эрүүл одоо цэвэр ариун цэвэр мэвэр одоо эргэжтэйчүүдийн ингээ гоё яаж өргөө те.
авч явах ч юм уу те. Тийм нэг альфа мейл гэдэг нэг юу байдаг штэ нэг нөхөр байдаг штэ одоо YouTube дээр тэр мөрийн шиг тийм гоё яг монголчуудын залуучууд дээр нэг юм зөвлөгөө өгдөг ч юм уу. Swag стил дээр зөвлөгөө өгдөг ч юм уу. Эсвэл юу ч вэ. Манай залуучууд гэхдээ яг тэр тал дээр жоохон яг харин гарч ирж тэд нар чинь тэр дээрээ нээлттэй болох байхгүй. Гэтэ яг тэр зөрөгтэй хэн байх вэ? Тийм байвал чи бол алан шүү. Нэр яг үндэ subscribe хий шүү. Чи яг өөрийгөө нэ. Тийм хүмүүс ирэх хүлээж гин. Гой YouTube-руудыг хүлээж гин. Тэгэхэд одоо ч гэсэн ер нь YouTube-ийн үнэлгээ Монголд өндөрсөд байгаа юм шиг санагдаад байгаа. Хөөчин бол өмнө нь Facebook байсан үү тийм. Facebook-ийг амар ашигладаг шүү дээ. YouTube-ыг бол ашиглаж эхэлж байна. Одоо YouTube, Facebook юу юм шиг болчих шүү дээ. YouTube тэгээд Instagram юм шиг болчих шүү. Тийм бах та. Тэгэнгүүт одоо юу гэдэг чинь нэг жилийн өмнө шүү дээ. Ихэнх жилийн өмнө шүү дээ. Тэгээд нэг юм 65-аас 70 цент байсан байгаа байхгүй. 1000 үзэл тутам. За. Тэгэнгүүт одоо almost $1 болж байгаа байхгүй. Жилийн дотор шүү дээ. Nice. Тэгэхээр эн чинь амар юутай байгаа байхгүй. Ирээдүйтэй байгаа байхгүй. Тэгээд Монгол компаниуд одоо ингээ YouTube дээр юунуудаа байршуулад эхэлсэн. Intel, Говь тийм үү том апproach гэдэг юм. Тэнгүүд энэ платформ нь өөрөө хөгжингүүд чинь бас хүмүүсийнхээ хөгжилд бас нөлөөлөл л дөө. Тийм. Миний бодлоор YouTube-ийг юу ч хараад байна гэхэд нэг хүүхдүүд жоохон нэг мөрөдлөд штэ. Нэг ийм хийчих юмс ч юм уу те. Ийм хүн болчих юмсан. YouTube дээр болохоор чи яг хүснээрээ яг өөрийнхөө платформыг үүсгээд яг хүссэн өөрийнхөө яг тэр хүн үзэхгүй нь хамаагүй тийм үү. Чи өөрөө ингээ хийгээд grind хийгээ яваад байх юм бол хүрээ үнэхээр хүн таалагдсан бол хүрэх байхгүй. Яг тэрийгээ ингээд одоогийн амар гой боломж нэгчээд байна л да хүүхдүүдэд тий. Яг өөрийнхөө ингээд бүх юм ил гаргаад хамгийн гол нь хийгээд байх тусмаа хүн ч хөгжөөд цаашаа ингээ ойлгоод ингээд дээшээ яваад байдаг тий. Цаа яваад байдаг. Одоо нэг сэтгэл зүйчнэр ингээд нэг take care home гэдэг нь байдаг шүү дээ нэг дан хөгшчүүл амьдарч байгаа л ингээд яачтай нэг 100 хөгшнөөс нэг юм судалгаа авсан байна л да. За яг амьдралаар ингээд 100 одоо ингээд эцтэй ирчлээ таны амьдралтай. Яг хангалттай амьдрсан уу гэсэн чинь тэр хүмүүс ингэж яриулсан байхгүй. Би яг хийсэн юмд бол харамсахгүй байна. Хийгээгүй юмда харамс. Тийм хийгээгүй яг тэрийг яага хийгээгүй юм байх тухай үед л хийж боддог байсан юмнуудаа яага тэр рискийг аваагүй те. Тэр тэрэндээ амар харамсдаг. Юм яг тэхэл баг. Тийм залуу болох юм бол би тэрээ дахиад тэгээд яг одоо чи хиймээр байна гэж байна. А хэрвээ одоо харин та өөрөө залуу байгаа бол хийх хэрэгтэй юм аа. Хөгшин болж харамсгүйгээр одоо цаг нь байгаа дээр хийгээрэй л гэлээ те. Тэгээ бид нар ч гэсэн хамааралтай зүйл. Бид нар ч хамааралтай. Надад ч та хамааралтай. Би бас бодоол яваад байгаа зөндөө юм байна. Хийхгүй байгаа ч их юм байна. Тэгээд бас нэг хүн ингээд бас тэгдэм шиг байт нэг юм. Хүнд юм зөвлөхтэй айгуу сайн. Тэгээ яг ингээд яг өөрөө хийх. Окей, талент хараад өөртөө ингэнгүүд нөгөө зөвлөгөөнүүдээ өөртөө хэлэнгүүд яг факт ап болчдөг тийм бас уууд бас айгуу их байдаг шүү. Тэгэхээр ер нь бол тийм өөртөөгөө бас айгуу харилцаж сурах хэрэгтэй юм шиг байгаа маа. Ингээд өөртөө ярилцаж өөрийгөө сонсох ч гэдэг юм уу. Ер нь бол хүн яг одоо өөрийгөө олно гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь айгуу юм юу гэсэн үг юм гэхээр ер нь бол чи өөртөө ингээ яриад тэр хүн чинь нэг одоо нэг жоохон нэг асуудалтай байсан юм бол яг өөртөө буцаага хариулт өгдөг байхгүй тийм үү. Тэрийгээ бүр ингэж бүр яг олох хэрэгтэй байхгүй. Яг өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө олох гэдгийг бол би ойлгохтой тэгж бодоод байгаа байхгүй. Шууд асуудал гараал ирэнгүүт маа тулдаг. Тийм. Болтдгоо. Дараа гэж хааш нь тавьдгоо. Маа тулаад шаалгуулаа шаагаал яваад байдаг нэг тийм үнийг л ер нь ингээд тэгж явбал өөрийгөө олох заманд өтөх юм уу ч юм уу те. Тэрийг яг тийм хүн өсөх гэдэг үг нь бол аав ээжийн яг тийм амар чухал байхгүй үг нь бол те. Тэрэн дээр манай монголчуудын амар алдаад байгаа. Тэгээд яг тийм яг 18 болчоод хүрчээд яг ингээ өөрөө болцсон ингээ хүн болцсон хүн үг гэхээр бас үгүй заяа. Тэгснэ юу ч болоогүй байжснаа хүнтэй суучдаг. Хүүхдтэй болчдөг. Тэгээд дахиад хүүхд гарчдаг. Тэгээд арай гэж өөрийгөө явуулж чадчихсан чинь хүүхдтэй болчоор чинь бүх юм хойшоо болчдөг. Тэнгүүтээ нөгөө нэг асуудлууд нь гинт нөгөө нэг амьдралдаа яасан асуудлууд нь гарч ирдэг ингээд салгээд үр дагавар нь хүүхд дээр нь очдог. Тэгээд тэр хүүхэд яг тэр жимээр дахиж явах гэж байгаа юм шиг те. Яг тэрэн дээр амар их муухай алдаад байна. Манайхан уг нь бол эргэжтэйчүүд нэг 18 хүрчээ те.
Гадаад надад яваад 5 10 жил жоохон тойрж байгаа юу нэрчсэн дээ шүү дээ. Ер нь өөр би юу хийж чаддаггүй юу ядаж юу дуртайгаа ойлгочихтой. Хүнтэй харилцаад нэг жил мэл бүр яг үнэхээр үерхэд те. Хүүхдтэй болохгүй ба штэ. 2 жил үерхэд яг хүн бинийгээ мэддэг болох хэрэгтэй. Танил эмэгтэй хүн чи ер нь л чамайг ингээд бүр юу голж ухдаг байхгүй. Харин яг ингээд за чи яг хин ингээд бүр доторт нь ухсаар байгаа гаргаад ирдэг байхгүй. Тэр үе чи яг өөрийгөө мэдэн заяа. За би ийм хүн юм байна те. Би бол яг өөрөө бодож ирсэн шиг хүн бол биш юм байна гэдэг те. Тэрийг бол ойлгодог юм байл те. Тэгэхээр манайхаа бас нэг хектар хүүхдтэй болох гэж бити яраарай. Бас эхлээд ингээд боловсрох гэдэг зүйл нь хүүхдтэй болох гоё л доо. Гэхдээ чи тэр хүүхдийг гоё надад ч гэсэн амаралтай би ч гэсэн өөртөө хэлж байгаа гэсэн үг шүү. Ерөөдөө тэр хүүхдийг илүү гэрэлтэй ирээдүйд илүү гоё орчинд ч гэдэм үү амьдруулыг гэвэл эхлээд өөрийгөө одоо боловсруулчаа те. Тэгчээд тэр зүйлүүд рүүгээ өөрөө хийлээж те өөрийгөө олчоод өөрөө ер нь бол гоё энерги цацруулдаг хүн байх хэрэгтэй байхгүй те. Яг хүн 100% өөрийгөө олцсон хүн бол яг нэг яг би ямар энерги зарцуулаад энэ vibe-д яг өөрөө яаж нөлөөлөх юм тэрийг ойлгоцсон хүмүүс байдаг. Тэ яг гоё мэдрэгддэг ш тийм хүмүүс яг бүр яг хажууд нь хахад тодорхой хүмүүс айгу мэдрэгддэг. Хажууд нь хахад амартай яг ярьж байгаа юм ч тэ амар нээлттэй амар ойлголцоход найр амар гэдэг тэ. Тийм тэгээд бас энэ YouTube-ийн сувгууд дээр ярихад бол бас тэр дээр нэстэ зөвлөгөөд YouTube-ийн channel байл зүгээр шүү залсан. За. Хүмүүс ялангуяа хүмүүсийн комент ялангуяа надад айгу мэдрэгдлээ л сая. За яаж маниг нь тэгж байгаа байхгүй. За би коммент уншиж аялдаа шүү дээ. Тий, яг хөө гэхдээ минийх бол бос гайг хейтрүүд багтай. Ерөнхийдөө давгүй. Гэхдээ стил байдаг л да. Миний бичлэг байнгын үздэг. Орж ирээ байнга хейтэлдэг. Гэхдээ ингээ үзээлээ. Хөөрхөн заяа. Ингээ хөөрхөн үзээл яваад наач тэгээд стон нэрэ чи stop for гэд бичээлээ. Би баялаад хайр өрөөд байхгүй. Дайм чи үзсэн байна тэгээд. Тэнгүүд ингээд зарим нэг юм хөөрхөн хайр мэдрэгдэж байгаа одоо хүмүүс байна л да. За манай Кайрос юм сабан ингээд нэг ерөөсөө явж өгөхгүй юм. Чам санаа зовоод тий сан зовоод. Уул нь ингээд өөрт нь ингээд халагдаад байгаа байхгүй юу? Миний хийж байгаа бичлэгүүд. Ингээд уул нь ингээд бичлэгүүд нь давгүй. Тэгээд ингээд ерөөсөө олигтой явж өгөхгүй манайхаа. Чи явж өгөхгүй юм. Мань өөртөө бол ингээд яваад байгаа байхгүй. Мань бүр амар хурдан яваад байгаа. Ингээд хүмүүс тэнгүү чи дайм. Чаавал зүгээр хурдхан шиг л 100,000 subscriber-тай болох ч юм шүү. Тэгэл байгаа шүү байгаа. Тэгээд би болохоор олонгууд яг ингээд одоо байгаа болон юмдаа амар баярлаад байгаа байхгүй. Би нөгөө эхлээд би ч нөгөө unbox хийжсэн штэ. Тэнгүү тэр үед чинь би өдөрт нэг 2 subscribe авангууд чинь баг оройн пив уучих гэдэг байсан байхгүй юм шээс. За. Яг нэг хэрэгчин боллоо штэ. Одоо зүгээр орой болгоо юм гэсэн. Тэг одоо юу гэдэг чи зүгээр жишээр тийм тэгэнгүүт чинь одоо болохоор эн чинь өдөртөө 60-70-наар ингээд nice ингэж нэмэгдээд байгаа байхгүй хурган. Тэнгүү чи надад аягүй юм хурган дайм өглөөс аль чек кафтаз мэдрэгдэл. Тэнгүүд ингээд хүмүүсийн тэр санаа зовж байгаа байдал нэгдүгээр аягүй гоё. Тэгээд миний хэлэх гээд байгаа санаа одоо YouTube дөнгөж эхэлж байгаа ч юм уу тийм. Би нэг амар явцсан ч байгаа биш. Гэхдээ яг чи чинь тэгтээ туршлагатай хүмүүс нэг хийж байгаа байхгүй бас хийгээд үзсэн тийм. Яг нь тгээс эхлээд нэг 5000 хүртсэний туршлагын хувьд бол зүгээр яг энэ хурж байгаа эхний энэ хүмүүсээ амар кэрлэх хэрэгтэй шүү гэдгийг хэлэх гээд байгаа. Яг ингээд чамайг 100 хүн үзчихсэн 1000 хүн үзчихсэн хамаагүй чи 100 хүн үзүүлээд тэр 100-удаа ингээд яг одоо яг тэр хүмүүстэй ингэж мэдээллийн өгч чиний яг тэр зорилго бичлэг хийсэн зорилго чинь тэр 100 хүмүүстэй 100% хүрж ийн үү гэдэг чинь айгүй чухал гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээс хойш бол ингэж бүүм хийгээл хүмүүс 4 5000 70 80000 100,000-аар нэгэж үзэлт авах та биш. Зүгээр л чиний бичлэг чинь заавал хүмүүс таалахт галахгүй. Гэхдээ чамайг үздэг цөөхөн хүмүүс байна гэдэг чинь айгүй гоё байхгүй. Тэгэхээр би бас гоё юм хийгээрэй залуусаа. Тэгэхээр би бас одоо ингээд бичлэгүүдээ ингээд харангууд бас ингээд нэг хектар одоо босоод реакшн хийдэг хүмүүс байна л да. Одоо Broke Boys, Puma гэдэг чинь одоо 40,000 санжаа манжигээр 40,000 дийлээ гараад л шүү дээ. Puma ч бүр 80k та. Тэнгүүд ингээд зүгээр ингээд би ч бас ажиглаа штэ. Тэнгүүд чи тэд нар ингээд бичлэг гээл 24 цагийн дотор пак 10k 20k хүрч байгаа. Тэгээ анх би болохоор бодохтой яг дайм би ч гэсэн ингээл да би ч гэсэн ажиллах реакшн хийж байгаа штэ гэж бодож ирсэн аа. Ягаад
би чинь одоо юу гэдэг чи пома биш. Би чинь ингэж ярьж байгаа биш. Би чинь одоо арай өөрөөр гэдэг нь тэгээ чиний өнцгийг appreciate хийж байгаа хүмүүст л чи гоё болчихсон. Би ингээд одоо их үзэлт авангууд би яг би биш болох гэдэг юм шиг санагдаад байсан аахгүй яг ингээд өөрийнхөө ярих юм ярихгүй юм шиг санагдаад. Тэгээд дараа нь одоо бол тийм биш үстэй. Тэгээ одоо их үзсэн жийсэн хамаагүй ч. Тэгээ одоо бол яг маань яг яхаа жоохон ойлгоод байгаа гэх юм. За ямар ч байсан ингээд үзэж байгаа цөөхөн хүмүүстэй би ингэж хүрэх хэвээр. Ямар ч байсан өөрийнхөө үзэл бодлыг ямар ч байсан 100% илэрхийлчихье. Тэрний дараа тэр эдитэн дээрээ ч байд юм уу эсвэл юун дээр entertainment-уудыг хийгээд явж болно шүү дээ, тийм. Хамгийн гол тэр point-оор ойлгуулчих. Надад ямар мэдрэмж төрсөн тэрийг тайлбарлчих гэдгээл одоо голчлал гэж утсан л та. I see. Тийм. Аха. Тэгэхгүй бол ерөнхийдөө гэхдээ яг хуу мэдээж эн чинь нөгөө маш олон хүмүүст хүрэхин тулд entertainment гэдэг зүйл хэрэгтэй. Яалцчгүй хэрэгтэй хүмүүст ингэж. Чи ер нь жоохон clickbait талтай мэдгүй. Баар гэл гэдэг үү. Тэгээ ер нь тийч хийх тусмаа ер нь жоохон view үс тийм шүү те. Харин тийм шиг байлаа. Одоо ингээд би янз янзын YouTube-руудыг харж байхад зүгээр геймч байсан хамаагүй те нэг жоохон алдаатай нэг буу муугийн зүгээр тийм дээр би өстэй нүгээр лаас мас ч юм уу те. Тэнгүүд л view-ийн зүгээр пам пам гэл амар. Тэр timeline дээр ямар зураг тавих. Тий. Гарчиг дээр нэр өгөх чинь чухал юм байна да. Гэтэ би бас яг хэд удаа хийсэлтэй. Одоо юу гэдэг чи гэтэ тийч хийлээгээ нэг тийм амар тийм муухай юм болоо байхгүй шүү. Тэр чинь хүүк гэхгүй юу? Хүүк шүү дээ. Тэгээ тэнгүүд одоо бас нэг бичлэг байна л да. Миний пүү ямар амар дуу болчихвоо. Тэнгүүд за окей. Тэнгүүд тэндээ үнэхээр гоё дуу болсон юм уу? Үнэхээр гоё дуу байсан. За тэгээд болно шүү дээ. Тэгж бодоогүй дэм гэдэг угаасаа зүгээр тэр артист нөгөө өөрөө YouTube дээр шаналгүй SoundCloud-аас олсон дуу болохоор би тэрийг одоо дууныхын нэрийг тэр артистын нэрийг нь бичээд одоо хүмүүст мэдэхгүй учраас би дурсаагаар гаргачих өгөх боломжтой болчихсон. Тэнгүүдээ шууд үнэхээр сонсоод галзуураад тэгэл яг идэл дуусчаал гарчих өгөхөө бодож байгаа л яг тэгээд өгсөн. Тэгсэн чинь тэр нэр бас нөлөөлсөн. Дараа нь тэр нэр харцсан хүн чи ороо сонсонгоо тэр дуу нь яг тийм байнгут чи бүр гоё өстэй тий. Тэгээд тэр бичлэг бас аюу нөлөө явсан. Тэгээд дараа нь шово гэсэн артистыг олсон. Ерөнхийдөө тэр Паки гэдэг артистэн дээр би пүү ямар гоё юм бэ гэд яваад тэрний дуу нь ингээд нэлээд сайн яваад SoundCloud дээр тэгэнгүүтээ дараа нь reaction хийдэг байдлаамаас байна, Broke Boys байна. Тэд нар тэр артистыг олоод миний араас ингэж reaction хийгээ явсан байхгүй. Хэд ингэж бүүстүүд явсан байхгүй. Тэндээс айгу баяртай байгаа. Ингээд төрүүлээд олцсон болохоор нэг кафе төрүүлээд олцсон ч явахтай өмнө сонссон шээс байж хам. Одоо тэгээд тэр шоу мууга одоо энэ артистууд яг ямар дандаа хипхоп урсгал уу те? Ой шоу бол арай өөр үү. Би яг анх сонсчод яг Монгол хипхоптэй өгшөө. Одоо ингээд хараад voice төрүүлсэн хүмүүсийг ингээд дуу муу хийхээр сонсох юм байгаа юм уу? Тэд нар зүгээр ингээд cover-оор л дуусчихсан юмсан. Яг үндэ яг те. Тэгэл энэ хүмүүсийг яах вэ одоо тийм universe төрүүлсэн хідэн дуучтай байгаа. Бид нар одоо яг юу их тэд нар дуу хийгээд эхлэх юм бол ч одоо талан дуу хийх гэдэг чинь монголчууд юм. Харин тэгээд болохгүй. Ямар болон тэд нар төрүүлснийх нь ашиг нь яг юу юм тийм үстэй. Мэдхгүй. Одоо яг л тэр солиут юм шүү. Буудаал цацраал байхгүй бол зүгээр л карьер нь яг л тийм. Зүгээр нэг хальт монголчуудыгаад нэг яасан шоунд зүгээр яг өөрийгөө оролцсон нэг тийм тий. Өөрийнх нь хувьд дурсамж үлдэн мэдээж трофигийн нэг сайхан сертификат бариад дуусч байгаа юм шүү дээ. Мэдээж гоё. Тэгээд яг дурсамж олоод үзэж байгаа юм тий. Хөгжмийн карьер үлдэж байгаа цөөхөн шүү дээ. Одоо United Song-ос цэлмэл биш. Шиглээ. Хоёр айгүй цөөхөн юм шүү дээ. Тэгэхээр ингээд voice гадаад voice message гаргангууд бид амар цааш яваад байгаа. Шууд нэг том за бүх артистууд нь ч биш. Гэхдээ олон тоон дээр. Гэхдээ олон тоон дээр тий. Voice Australia энэ ч бас амар өндөр чанарын юунууд шүү дээ. Ингээд гоё аваад ингээд цааш нь явуулаад дуу муу хийлгээл бүр тэр Callum Scott гэдэг нэг нөхөр байгаа шүү дээ. Мэдгүй. Dancing on my own гэдэг нэг амар дуулдаг нэг нөхөр. Тэр мөр бол амар явлаа шүү дээ. Ийм хүмүүсийг одоо Монголда жоохон үнэхээр чанартай нэг ганц хоёр нэвтрүүлэх хэрэгтэй. Харин тийм. Ганц хүн гаргаж ирээ л дээ. Яг час хийсэн тий. Час хийсэн хүн гаргаж ирээ. Одоо за сая voice дээр ядам гэдэг тэр залуу төрүүлээ. Тэр залуудаа ямар дуулах юм, ямар юм хийх юм бэ? Одоо тэрийг болтол мэдэн тий. Бол мэдгүй. Болтол ерөнхийдөө продюсер л шүү дээ. Өмнөх энгүүн дээр бол би бол энгүүн ямар дуу гаргасан юм? Харин ямар амар хайптай болсон юм уу тий? Амар хайптай алах бахтаа гэж бодож байсан чинь
нэг дуу гарс тэгээд Гарсан юм уу, бид яг нэг сонсоод за арайч тэ гэж бодоод тэгээд яасан. Мэдхгүй яагаад чи тэр маркетинг дуцсан уу мэдхгүй. Эсвэл манайхын хитрхи хипхоп руу авчиад байна. За амар хипхоп болсон. Тэр нь амар хипхоп. Ер нь бол culture тэр чигээр хипхоп руу авчихсан тийм амар хипхоп болсон. Одоо гинжин минжигийн нэг дуу гараад ирэхэд зүгээр битүү үздэг. Бууддаг шүү дээ. Бууддаг те. Гэтэл манай өөр нэг хажууд нэг Invest Best гэх нөхөр гараад ирэлийн сонсгоо. Гэтэ сонсголонтой дуу хийж чадахгүй байгаа байхгүй юу? Тийм үү? Яг нэг тийм гоё одоо нэг Aruna. Одоо энэ Tyla Yawe enter гэдэг нэг High Right Now enter гэдэг дуу шүү дээ. So High Right Now нэг тийм дуу тийм юм дуучтай дуулж болно шүү дээ. Уулан тий. Тэг яг тийм гоё урсгалаа бариад нэг арай нэг тийм R&B болгоод ч юм уу. Гэтэ аяа гоё хийгээ те битээ гоё хийгээ. Одоо энэ бит гоё хийж байгаа энэ залуучуудтай яг тэр дуулдаг нөхдүүд нь хамтраад гоё дуу муу сонсмоор байгаа байхгүй би бол яг үндэ. Одоо жоохон сүүлийн үе рүү холбоод те тэрийг хөгжүүлээд одоо юу гэдэг чинь. Урлагаа жоохон авч явуулдаа та нар битээ тэгээд нэг юм төрүүлчихэл алга болчиход даалж хэлнэ юм да. Тийм. Нэг машин аваад алгуулж байр барьтай болчиход тэгээ байх болчихд юм яа. Зааз болоо гэдэг. Готел мотел урлагтай хайргүй л байна л да. Тэг чи тэр урлагийг хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ би урлагийг хөгжүүлэхэд бол нэлээд чухал зүйлсийн нэг дээр бол сонсогч нар гэж боддог. Сонсогч нар хамгийн сонсогч нар гэхдээ трендээ л дааж явна шүү дээ юм л. Үгүй сонсогч нар трендээ үүсгэж болох байхгүй юу? Болно л доо. Болно. Бид нар юу сонсно? Одоо мяа нэг баачка гарч ирэнгүү тэрийг сонсоод байвал тэрийг бид нар тэжээгээл гэсэн үг шүү дээ. Гэхдээ мяа бол гэхдээ мяа юм чи сонсох хэрэг байгаа юм. Тий, одоо яг болчиход байна л да. Гэхдээ одоо ингээд тэжээх гэдэг нь би одоо сонсогч нар нь илүү official болмоор байна гэдэг л байгаа байхгүй. Бид нар YouTube-ээс артистуудаасаа үнгүү дуу нэхэлээд те ихэнх нь дуу дараагийн дуу наа гэдэг. Тэгэхгүйгээр чи өмнө гаргасан нэг цомгийг худалдаж аваа сонсч л тоо. Ядч л нэг стрим хийж штэ тэр үнд чинь дараагийн үнд бүүстлэгдэн штэ. Тийм учраас ерөнхийдөө одоо л Монголд энэ платформын хөгжилт яг жоохон Spotify-ийн локейшнээс болоод янз бүр болдог. Гэхдээ ер нь бол дижиталаар дуунууд бол гараад нэлээд эрчимтэй гарч штэ. Тэгээд энэ дуунуудыг хэдүүлээ official-аар сонсомоор байна. Үнэхээр чи тэр артист дуртай бол цомгийг аваад сонс, тоглолтын үйл subscribe хий, лайкаад арчих. Яг чамаас муунж байгаа юм байхгүй шүү дээ. Нөлөөл тэр чи тэр дуу үнэхээр enjoyцсан бол тэгэл бас төлбөрөө төлчлөлтөө жижиг гэн шүү дээ. Тэгэхээр тийм баймаар байгаа байхгүй. Тэгэхгүйгээр ингээд нэг ч цомгийг худалдаж авч сонсоогүй байж. Нэг ч ядаж стримд сонсоогүй юм байж. Шин дуу би чам таартай чи миний бол idol майдл come on чи бол шат фэн шүү бол дээрээс нь яг ингээ voice mic одоо ингээ шүүгч нарыг за зарим шүүгч нар айгу зарим нь ингээ хараад айгу худлаа юм их байна. Ингээд oh my gosh би чамайг яг үнэндээ би чиний тоглолтыг үзмээрэн би чамайг улаан фэн чинь болчлоо маалчлоо what the fuck гэж цаасан малгай нэгсгээд тэгснэ нөгөөт нь яг үндэ 20 дугаар шатандаж тэнцгүй яваад өчөж байгаа. Тийм үстэй. Тийм яг тэр үгээ 6 хүнд хэлчихэж байгаа байхгүй. Зүгээр одоо Voice Australia энэ үзэж байхад амар real байхгүй. За би яг чамд яг яаж тусалж чадахгүй намайг сонгуул те. Би яг чиний энийн дээр шингээ анхаарад яг зөв дуугч чам сонгуулад ингээ явчихнаа. Энэ хүн сонгуул ингээ нэг аль би бинтэг амар өрсөлдөөл тэгээд чи бүр яг нэг амар тийм профешнл байгаад байгаа шүү. Тэрхүү хугацаанд яаж менеж хийхээ шууд ингээ CV-гээ үзүүлж байгаа байхгүй тэр хүнд. Тэгэхээр одоо миний бодлоор энэ шүүгч нэрээ ганц хоёрын солио тий. Уулан тий. Дараа жил одоо бүртгэлээ аваа эхэлсэн байлаа Next Boys. Тий. Одоо зүгээр шүүгч нэрээ жоохон солио жоохон. Би бол миний бодлоор Rocket Meme явна орчуул. Уулан тий. Гэтэ яг voice гэдэг дээр нөгөө хоолой гэж. Хоолой болохоор чинь. За хоолойн дээр тэгвэл Ононбат хоолой дуулт юм. Продюсинг талдаа алах. Rocket Beach-тэй продюс хийх лээ. Гэтэ би хамгийн давгүй нь Ононбатыг л гэж боддог шээ сүүж дандаас. Надад тэр гитар шин юм лээ. Батбатар агаал жоохон хууд санагдаад тийм дээ. Тэр ока тэр хоёроо. Тэр агаа тэр хоёр болт бол ялчгүй профешнл дээ. Тий, болт бол ялч юм нэ. Гэтэ яалч өдөр нэг тэр зургатынх нь хэлт юм уу нэг ийм үг хэлээрээгээ хэлчт юм уу эсвэл нэг л манай монголчуудын ямар сэтгэлийг нь татсан ийм нэг хөндөж чаддаг дуучин бол инэ гэл нэг худлаа юм. Тэр нэг юм миний бодлоор юм дөрөв өнгө байршуулах гад хичээсэн юм шиг санагдаад байгаа надаа. Шүүгчний хувьд бол за ингээд нивсгүй гэх юм бол уука тий. Тэгээд одоо попынхаа одоо юун дээр нь болт. Тэгээд нэг юм эх хорны эсвэл нэг юм амьд хөгжим талдаа нэг хүн байх хэрэгтэй гэдэг хурдны атган. Тэгээ Онон Бат нь болохоор ийм бүх артистуудыг гаргасан супер продюсер байгаад байдаг. Тэгээд л нэг юм дөрөв өнгө бүрдүүлэх гэж шийдсэн юм шиг.
Би болохоор тэр Ононбат гэж хүний талаас сайн мэдэхгүй л дээ. Ямар хүн ямар дуунуудыг ингэж гаргаж, ямар артистуудыг гаргаж ирсэн тэр. Тэгэл Арина Сара Хорд байна штэ бүгдийн on and off гэдэг production чинь ер нь одоо хамгийн өвжин штэ. I see. Яг хөө тэр тухайн үедээ бол тэр үнэхээр мундаг тий. Тэгээ одоо ч явж байгаа on and off ч хамгийн одоо яг ямар артистууд гэж байна. Үгүй одоо бол нэг юм мэдэхгүй. Би бол сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол Монгол нэлийн үнэтэй юунуудын нэг юм шиг байл. On and off чинь River Garden гэдэг хаа тий нэлийн хурган том студ байдیں۔ Зөв. Тэгээд ерөнхийдөө одоо нэг юм том улсын ажил хийдэг байж магадгүй л дээ. Тэр чи одоо наадмын зохион байгуулалтын дугуйлалч гэдэг юм уу нэг юм тиймэрхүү ажлууд байгаа шүү дээ нэг хөгжмийн. Тиймэрхүү юмнууд хийдэг байж магадгүй. Тэр чинь өөрөө амар том хөгжмийн зохиолчлал байдаг. Тэгээд одоо энэ дууныхын сонголтын дээр нэг байдаг шүү дээ. Сэн дуу сонголцсон. Тэр Укагийн тэр нэг өрлөг гээ залууг яаж байгаа юм бэ? Сэн дуу сэглээ. Тийм өөрийн тийм хийж бол. Тийм хамаагүй бас жоохон дураараа байж болохгүй юм л да. Өөрийнхөө дууг бас тэр мэрийг хянжаад нэг юм байлё. Тэ. Өөрийнхөө дууг дуулуулахаа болмоор байна гэдэг. За voice дээр бол John complaint бол байна мөн. Тийм. Өөр юун дээр complaint байна? Монголын хөгжмөндөр гэвэл үү? Монголын хөгжим ер нь юу сонсож байна чи? Надад л Монголоос л тэгэл Kansas Mandas яг тиймэрхүү л уран бүтээлч сонсож штэ. Mabrant байна тий. Mabrant нэр нэг тийм дээр үеийн K-гийн сайхан сургаалуудыг сонсож байна. K-гийн ахын номыг оо. Тийм. Ахын ном чи юу вэ? Ахын номнуудыг эхнээс нь авахуулаад 17 гарлаа mixtape тий. Тэр хүртэл нь байнга сонсож байна. Бас ингээд ойлгуулдаг тий. Бидний яг үе нэг рол модель жоон ховрос зүй гэж санагдаад байхгүй. Тийм тий. Тэгээ дээр нь яг нэг тийм. Тэгэхээр яг Кама ч юм уу тийм яг ах нарын үгийг сонсгоо надаас амгаас сонсдог. Тэр чинь нэг энэ ах нар төгөхгүй үг нь яг реалтэй яг тулцсан нөхдөөд ч тий. Дундуур нь. Тэгээд мань тэгж бодож байгаа. Уул нь 10k газ үрчмээр байна гэж. Та сонсож байгаа шүү дээ. Найзуудтай хэлнэ шүү дээ. Тэгээ энийг бол ер нь бол нэг их хүн эхлээд сонсохгүй л ерөнхийдөө намайг үздэг нэг цөөхөн хэдэн 5 хүн сонссон ч that's enough шүү дээ. 5 хүн цөөхөн нэг хайртай хүмүүс байгаа л да надад. Хэдэн хүн байгаа. Хэдэн хүн байгаа. Таваас их шүү. За тэгвэл тэр хүмүүст сонсгоё доо. Тэр хүмүүстэй гэж хэлэхэд мань чинь 10k хүрэхээс өмнө ч юм уу эсвэл ер нь хүрчээд гэсэн зорилготой байсан. Яг ингээд сууж байгаа заяа. Ингээд яг өөрийнхөө топ 10 рэперийг гаргахыг үзсэн. Яг Монгол дээр гадаад дээр ихээр ингээд мангар том хугацааны зүйл. Монгол дээр ингээд болж байгаа байхгүй 30 жилийн түүхэн дээр 25 жилийн түүхэн дээр ингээд. Тийм биш тэ нэрээ. Үгүй тэгээ 25 жилийн түүхэн дээр чинь би энэ 15 жилд сонсцсон байгаа байхгүй. Тэгэхээр надад бол яг өөрийнхөө сэтгэлийн топ 10-аа гаргахад бол боломжтой санагдаад байна. Бас ер нь л дөхөнтэй монголчуудын саналтай тий. Тэгэхээр яг хүний саналтай заавал нэгдээд байна. Чиний хувьд чинь дижитал ер нь яг ямар хөө байр суурь эзэлдэг вэ? Дижитал тэгээд одоо юу юм л дуулсан. Юм л дуулсан. Яг нэг тийм хэлбэрт баригдаагүй юм шиг санагдаад байдаг. Гэхдээ сонсох дууд ихтэй хамтлаг. Гэхдээ сонсох дуу ихтэй. Тэгээд хамгийн гоё нь клипүүд айгүй юу байдаг. Бүтээлч юм санагддаг. Ер нь дижиталын клипүүд нэг юу бүтээлч тэр амьдрал яг тэгэхээр би жоохон доо дижиталын улаан фэн гэсэн. Юм тий. I stop digital гэдэг. Тэгээ нэг хүүгийн өршөө мөшөө гэл амар дууд гарсан шүү дээ. Тэр үе. Яа, тэр амар дууд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд яг өндөр байр эзлэхгүй юм байна те чиний хувьд л. Дижитал чинь хамтлагаар. За хамтлагаар нь яривал чи юу гэж бодож байна? Хамтлагаар ярих юм бол татаруу номер 1. Харин татаруу болчиход шүү дээ. Татаруу Lumino байна. Lumino байна тий. Lumino гэхдээ юу л дээ яг татарын дууг сонсчоод Lumino-гийн дууг сонсон гол Lumino soft байдаг л та. Soft. Арай нэг Sembi гэдэг л та. Гэтэ хажууд нь гэрэл торвод гэдэг дуу бол надад амар таалагдчих. Lumino-гийн 21-т дээд зохиосон гэсэн чинь тэр дуу. Тийм үү? MC Beats чинь 21-т үн тийм дуу зохиож байгаа л та. Амар байна. Ах нар намайг яах ингээд байдаг шээ. Үндэ тэр гэж үгээ те. Тэр бол goat дуу. Goat те. Амар дуу. За
Өнөөдөр бол бас цаг 15 минут болчихсон. Цаг 15 минут ирсэн байдیں۔ байдیں۔ За. Өндөрлөхтэй Wrap it шаардлагатай. up. Let's wrap it up. За энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ хүртэл сонссон хүмүүстээ код комент хэлье. Тэгээд энэ хүртэл сонссон бол хэрвээ түлхүүр гэж комент бичээрэй. Дуустал сонссон гэдгээ илэрхийлж байгаа байхгүй юу? Хэрвээ дуустал сонссон бол түлхүүр гэж комент бичээрэй. Түлхүүртэй хүмүүсийг харнаа комментэнд дээр. Тийм. Тэгээд дараагийн дугаарууд ерөнхийдөө гарах бах тэн дээрээ бит хоёр бас илүү ярих юмудаа зэгцлээд бас жоохон зэгцтэй ярих гол тэ өнөөдөр сая жоохон галзууны тэмдэглэл шиг юм болчих шүү дээ. Фристайл хийлээ. Ер нь импровизац. Тэр бол зүгээр угаасаа сая уулзаал орж ирэл би микрофон олбол ярьчлаа л да. Харин тийм. Гэтэ яг гайгүй юм ярьсан байх гэж найдаж байна. Тий. Тэгээд санал сэтгэлийн хамгийн гол нь та нар хуваалцаарай. Тэн дээр нь би тэг санагдлаа. Тэн дээр бодлоо ярьж шүү, тэн дээр үнэ ярьж шүү гэдэг ч юм уу. Тэгээд бас янз янзын артистууд санал болгох ч юм уу те. Энэ хүний талаар судлаад үзээрэй яг ийм байд шүү. Бид нараас судлаад үзье. Тийм бай. Тэгээд дараагийн дугаар дээр бас ямар артистийн талаар сонсомоор байна. Гадаад, Монголч гэх юм уу те. Бид нараас тодорхой хэмжээнд судлаа. Яг хоо ихтэй гадаад байвал мэдээлэл олцтой байх гэж бодож байна. Тийм. Тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Энд мэдээж микрофоны ард Kairos байла, Billy байла. Peace Peace guys. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.